Сайн байцгаана уу үзэгчдээ Game Day podcast-ийн 19 дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Студид Ваяавасын Амбук 3 дээр нэмтийн за маш хүндтэй хоёр зочин хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд Дээд лигийн 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль. За тэгээ мөн одоо Монгол Улсын шгшээ багийн холбон товлогч манай Бадрахман хүрэлцэн ирсэн байна. Өмнөх дугаарыг үүмүүд байгаа сул байлаа шүү. Зөлөө байх. Яа, миний найз нэр иргэн давтай мөр. Сайн зинөө. Хотлоор төлөв. За тэгээ мөн Дээд лигийн 2009 оны аврах тийм. Тэгээд мөн одоо яг шгшээ багийн тоглогч одоо Мөнх Баян байна үлдсэн ирсэн байна. За өдрийн мэдрэмгийн хоёр найзлаа. Тэгээд бас ер нь бол нөгөө подкастта үзэж байгаа бид гурав нэг ийм подкаст эхлүүлээд одоо баг 19 дугаарыг явьж чинь. Тэгээд зорилго нь бол угаасаа нэг юм хэдүүлээ нэг цуглаал нэг юм яриад суудаг штэ тий. Тэр шиг л дүрсчүүлээ л явж гэсэн. Үзэж байгаа шүү дээ бүгдийг үз. Бүгдийг үзсэн үү тий. Дээрээс нь юу шиг нөө Леброны үсэд суулаад ярилцаж подкаст байдаг шүү дээ. Тий. Ер нь тиймэрхүү л санагдсан шүү дээ. Хуучны юмнуудаа яриад, босон юмнуудаа яриад тий. Үсэс болох ер нь явна. Ер нь одоо нэг өсчин дуудмаар юм байна. өсчтэй хамтрахад нээлттэй байгаа ш. Яа, тавуулаа өсөөс болосон ш. Матраги. Би үзэж байгаа шүү дээ. Ах. Та гурав чинь бараг загнаад энийг лайктаар гэдэг дараад тэгээ олсноос хойш үзэж байгаа. Жон загналт явцсан уу? Загналт яваад. Хөөш ороогүй л байгаа ма одоо хүрт гэсэн чинь нэг 2 дугаар явж ирсэн юм шүү дээ өнгөч. Тэгээ ороод үзэж байгаа. Та гуравтай амжилт төсөй гоё хэлээ шүү манай гурав. За баярлалаа. Тэгээ хэдүүлээ бол яриага мэдээж одоо зочд руугаа илүү гүнзгий орно. Тэгээд наан бас нэг саяхан болоод өнгөрсөн шгшөөгийн тоглолтуудыг бас нэг эргээд санчи тэгээд маш гоё хоёр тоглолтыг шгшөөг маань хийлээ. За Гуамд очиж ямар ч байсан хариугаа яг ижлэхийг авлаа. Ижлэхэн аргаар авлаа. Уг нь бол илүү давуулж авах хэрэгтэй байсан те. Тэгээд 74-63-аар хожигдсан болвол буцаагаад 74-63-аар хожсон гэсэн сайн мэдээ те. За мөн одоо яг өчигдөр болсон тоглолт тоглолтын дээр бол 79-89 ярцаатайгаар Японы шогтоос маш гоё тэнцвүүх хөрсөлтөөний эцэст бол одоо хожигдол амссан. Гэхдээ ер нь бол онооны зөрүүг харахад ч гэсэн дээр за 4-р үеийн төгсгөл рүү манайх бүр онооны давуу байдалтай байсан ч гэдэг юм уу те. Ингээ харахаар бол ер нь бол зөв маш гоё л тоглолтууд боллоо. Тэгээд шогийнхын тоглолтуудын сэтгэлээс бас нэг яриага эхлэв те. Өдрөг Бахархаж байгаа. Ойрт нөгөө шгшөөгийн тоглолтуудаас нэг их ороогүй. Тэгээд сакс ойрд яриаггүй. Тэгээд телевиз дээр шууд нэвтрүүлэг дээр өргөдөж очиж сакс ярсыг сайхан байлаа. Зарим юмыг нь мэддэг. Тэгээд танирчин хүн байсан болохоор ч одоо бас их гоё байсан. Тэгээд бахархаж байгаа. Энэс илүү бас бид нар илүү боломж мэдээж бид нар ч их шуналтай юм чинь байгаа. Их бодолтой те нэг яагаад ч гэж их бодолтой гэдэг шиг тэгсэн ер нь хангалттай давуулан биелүүлчихэд бүр баярлах хэрэгтэй, алаад аших хэрэгтэй. Бид нар бол хүрдгээ хүртсэн, хөгжлөө харуулсан тийм л одоо бодол надад байна. За мөгийн бол зургаар харж яхад нэгдүгээр эдэн суудсан л яг бүр хажуунаас нь дэмжиж үзэж байгаа шүү дээ тийм. Тийм шүү дээ. Тэр чинь яг одоо нэгдүгээр үеийн цуглаар ч нөө контактаа яг орж өгч байгаа шүү дээ. Түк гэл. Тэр мөр сонсогдно. Хин юу их бүгд ярьж чад мэдэгдэн тийм. Айгуу гоё амсгалтайсэн. Тэр заалны уур амсгал бол бүр өстой толцсон байсан тийм. Манайхаа өөрснөө шийдэхлээр орилоод тэгээ хоорондоо нэг комбиго яриад сонсохдохгүй орилуулах юм чи. Тэрийг яваач гэл. Тэр оноо авахд ингээл нүүрлээлгээл амар орж ирлээ. Тэр Монгол ойрлсон чи бас заал ингэж л шин. Тасарсан. Гоё л. Тэр мэдрэмжийг яг мэдрэх гээд ингээд төсөөлөд байгаа юм шүү. Үзэг болохоор яг хажуунаас нь үзэг болохоор гэж яахгүй. Хажуунаас нь үзэг үзэж чадаагүй. Тэгээд уг нь бол үзэхээс нэг ажил гараад тэгээд үзэж чадаагүй. Онцлог нэг тоглогч байгаа нь яалтчгүй одоо маргад байлаа те. Үнэхээр одоо хоёр тоглолтод хоёулын дээр нь маш гоё жигд тоглолоо штэ. Тэгээд маргадын хувьд одоо яг Гуами талбай дээр хийсэн тоглолтын дээр бол 16 оноогоор бага тэргүүлсэн оноо алтар. Өчигдөр бас мөн бас л дажгүй тоглолтыг үзүүлчлээ. Тэгээ ер нь бол зүгээр шгшөөгийн яг довтлон тоглогчийн байрал гэх юм уу. Одоо ирээдүй гэдэг нь бол баг ингээд нэг саяын тоглолтуудаар бол баг нотлогдоод
харагдчихлаа шүү дээ. Одоо залуу байна, өчнөө цаашаа өчнөө жил байгаа тий. Тэгээ өөр маргадаас өөр онцлог тоглогч нар хин юм байв ер нь. За ер нь тэгэл талбай дээр гарсан бүх тоглогч нар л гоё байлаа шүү дээ. Яг талбай дээр гарсан тий. Минут бүрдэл ямар ч гэсэн Монголын төлөө гэсэн нутаг дээрээ тоглож байгаа. Дээрээс нь тэгээд Японы эсрэг гэдэг чинь бол бас л хариуцлагатай. Том багийн эсрэг тоглоно гэдэг чинь бол бас л их хөв заяа шүү дээ. Олимпи 16-д орсон баг шүү дээ. Тий. Яг гоо тамирчид нь байхгүй ч гэсэн энэ чинь систем гэдэг нэг юм яваад шүү Тий, тий. дээ. Яг системээр л тоглож. Энэ Шигшээгийн энэ бүрэлдэхүүнд орсон бүгдээрээ л надад бол их бахархалтай сайхан санагдсан. Энд орох ч өчнөө л хичээж байгаа маш олон тоглолтууд зэрэг явсан те. Сүүлийн нэг 4-5 сар чинь энэ тамирч талаас харуул их ачаал өндөр авлаа шүү дээ. Энэ дундуура Шигшээгийнхаа энэ ростерд ороод явна гэдэг чинь тэнд бол онцлохоос илүү одоо тэдрийгээ илүү их онцлуулах гой санагдсан. Тэгээд тасгалжуулагчдын баг сайн ажилласан. Би бол одоо энэ Az2, Азаага тэр тамжидтэй энэ одоо манай саксныхан энэ дээг бол манай ойлгоо байна те. Ингээд энэ дээг харахаар одоо манай анар байна. Ог явах байна гэл те. Одоо манай саксныхан бүгдээрээ тэнд ажиллаж байгаа. Энэ дээг манай ажлын үр дүн ч гэсэн эхнээсээ харагдчихээн гоё байна л гэж бас алан ташмаа санагдаад байгаа шин одоо бол. Тэгвэл нэг дашчил Тийм дээ. л байна. Тасралтгүйс минут ши. Энэ бол бас амжилт шүү дээ ер нь бол. Тэг үнэхээр хоёр тоглолтыг бол хоёуланг л гоё жаргаж үзлээ шүү дээ. Үнэхээр гоё байлаа. Боёгмо Шигшээг нараа бахархлаа. Тэр хамгаалтын систем ямарч гоё ажиллаад байгаа. Хүмүүс яг хизээ юу ийх үү, хаан трап хийх үү нэтэр бүгдгийг мэддэг болцгаацсан манайхан чинь те. Тэгээ ерөөсөө яг л зүгээр ингээл араасаа нэг тийм ямарч тийм завсраг зай гарахгүй бол ерөөсөө яа тэгэл угаасаа нурууны ер нь нам байдлыг одоо тиймэрхүү юмар л итгэхөөрөө л нөхгүй бол угаасаа хэцүү шүү дээ. Тэгээ манай хоёрын хувьд ер нь Шигшээгтэй хэдэн жил тоглолоо. Тэгээд айл онуудад тоглосон. Тэр талаас гоё болцооч. Мөнгө яхас илүү. Ахаас. Мөнгө яхаж одоо миний саксаар бол одоо сэмпай ах юм байгаа шүү дээ. Номын ах шүү дээ. Яг улсын Шигшээг гэдгээс эдэрчүүдээс эхлээл тоглосон л та. 15 таа тий. Өсвөрчдөр тий. Тэгээ 18-тад залуучтай Шигшээд орсон. Тэгээ 19 илүү 20 л. Ямар ч байсан улсын Шигшээд 2 3 жил тоглоод 2000-аас 2006. Ер нь бол миний саксны карьер бол маш богино шүү дээ. Тэгээ тоглосон нь лигд тэгээд яг өндөр түвшиндээ тоглосон. Тэгээд гадагшаа сургууль руу яваад гисэн. Тэгээ эрэхтэй хүн танихын аргагүй бүдүүн хүн ирсэн. Тэгээд эргэж буцаад тоглох гэж ямар ч боломжгүй болцсон. Мөгөө тэр нөгөө Шигшээ гэснээс Японы эсрэг Ваял айгүй банк ярддаг шүү дээ нөгөө Японыг хожиж исэн гэд. Тэр ч одоо хэдэн он хожиж исэн биш ээ. Японы эсрэг 7 оноогоор 5 онд. 5 он мөлөө. Тийм шүү дээ. Зүүн Азийн наадам баг. Зүүн Азийн наадамд. Японтой яг Тэр талаараа гоё яриач. Тэр үе чинь бол одоо юу гэдэг бидний хувьд чинь нэг телевиз радио энтер те сошиал энтер гэдэг чинь бас ямар үе байсан бэлээ. Тэгэхээр одоо гоё тэр түүхийг гоё хуваалцаал. Яг зүгээр жоохон хөвгт байсныг хэлэхгүй. Дээрэс нь миний санаж байгаагаар бол одоо ч бараг яг 20 жил болсон шүү дээ. Тийм ш тэ нэрээ тийм. Тэгэд уул нь яг ихээ нэг шийдэн доороос хийдсэн бол зөрүүл хожих байсан. Тэгээд авчид Японы авчид баазарт чигээл 53 54-ээр хожигдол. Тэгээд дэр бол ихэгийн буруу бол биш лээ. Тэр чинь алаан дотор явж байгаа юм шүү дээ. Цаг дуусгаж байгаа. Ихээч бас өөрөө жоохон хөвгт байсан. Том ах нар байлаа шүү дээ дотор чинь шараа ах, төвшөө ах, пүүж ах гэл. Олон лигийн тэргуун тоглогч нар. За 5 оных бол угаасаа баг хамгийн олон тэргуун тоглогчтой байсан. Шигшээсэн баг тий. 5 оны шиж хийм байлаа. За 5 дээр шарвах. 4 дээр одгийн. 3 дээр ундармагийн оргилгээ талигч найз минь. 2 дээр би байсан. 1 дээр Ганбаатар их хоёр. Тэгээд одоо Төвшин Баяр гэж нэг агуу хүн байна MVP. Бүжин лам бүрв дөрж гэж нэг MVP байна. Цэцэгний мэргэн гэж нэг MVP байна. Шинэнгийн Сэд Базар гэж MVP байна. Лигийн 6 удааг явраг Улаанхүүгийн Мөнхбаатар гэж нэг тамирчин байна. Тэг манай оршгоо бас байсан. Сайн байна. Одоо бас тэр үйл асуулгуудын 10 жил капитан хийсэн. Лигийн 4-өөд авраг. Тэгэл лигийн тэргүүнд тоглогч. Тэгээ бараг 9-10 тэргүүнд тоглогчтой тийм. Тийм гарааны 5 чинь хэд жишээ чамаас бос нөгөө 4 чинь тэргүүнд болж оргилоо авсан тийм. Ойрлох авсан үстэй. авсан мэл. Юу тэргүүнд тоглогч. Тэргүүнд тоглогч. Аагүй баг. Аагүй. Гэхдээ нэг за би бүрс магадгүй.
Тий. Тэр 12 тоглогчоос тэгвэл тэгээ 4 л аваагүй шүү дээ, Тийм баг үст. Тийм. Тэгэхээр тэр бол бас л Монголын сагсыг бас л яг гоё түүх бичсэн бас хүмүүс байсан юм шүү те. Бүрэлдэхүүний хувьд Тэ. те. Бүрэлдэхүүний хувьд. Бадраги. Би тэгээд энэ хэд маань 5 онд тэгж явж ирэл тэгээд бас гişэд орж исэн. Тэгээд тэрнээс хойш ч одоо Чингис хаан кап гэдэг бид нар тэмцээн тий зохион Монголдо зохион байгуулдаг мал улсын тэмцээн зохион байгуул. Тэр нь одоо бас шигшэрэгөө чиглэсэн тэмцээн. Ихүү тий Солонгос, Хятадас тэр гээд багууд ураад тий тэгээ нэг юм 4-5 багтай тэмцээнүүд болж исэн. Тэндээ бас залуучуудын шигшээ гээд тий манай хэд ч гэсэн яг ерөөхдөө 2 хуваагдаад ингээд тоглож исэн нэг араасаа ингээд явдаг. Тийм байдлыг оруулъя гэдэг менежмент хийж исэн юм шиг байгаа одоо бодох нэ. Тэгээ тэр үед ороод ер нь 6 оны Дохагийн Азийн наадамд бэлтгэжсэн бид нар. Тэгээ тэр үед эрхүү за тэгээд Эрдэнэт гээл те бэлтгэлүүдээ нэг 2-3 сар тэгээд лигтэй юмцнээр 8-9 сар ер нь бараг л гэр орондоо шор баг орсон баг шүү бид нар. Бүтэн жилийн шууд энэ цикл бэлдээд тэгээд явж исэн. Пакок ширэлтэй. Пакок ширэлтэй бүгдээр ер нь манай пакок ширснээс хойш чинь тухайн үеийн шилдэг сагчид бүгд л бэлтгэлийг нь сүлдөж хийхийг хүсээд бараг бэлтгэл хийжсэн баг шүү. Бүгд л нөгөө ойролцоо байсан учраас бэлтгэлд нэг бүгд л хамрагдчихсэн. Тэр хэмжээгээр бас агсан гэж би боддог. Тэгээд тэр шигшээгийн тоглолтод явахт чинь Батбямб манай Бата. Манай сагсхан Таба гэж ярьдаг. Тэгээ манай Анар дид төр хийлэгч. Анар. Энэ хоёр маань Японоос өргөдөж ирж шигшээ багтаа тоглож ирсэн шүү дээ. Тэгээд энэ хоёр маань нэг сар хөрөхгүй шүүчлээ сар гарan бэлтгэл хамрагдал тэгэл усан шигшээдээ доохо руу даахад тийм нэг цагаантай цэнхэртэй хоёр хувцастай ингээд явжсэн. Та нарын хувьд тэндээс эхлээд ер нь бол Бадрагийн чинь шигшээдээ яг ороод явсан шүү дээ. 5 оноос эхлээл ер нь орсон. Тэ сүүлд энчэн үү? Тэгээ энэ ч Тийм Энчэнэ дараа ер нь тоглосон уу? Энчаны дараа 15 онд ер нь тэг 16 онд 2 талбай дээр гарсан шиг л 17 онд нэг гараад тэгээд ер нь тоглоог юм байлаа. 15 онд бас нэг их олон тоглоог 5 билүү 6 л тогсон баг. Лигийн тоглолтод. Зөв лигээсээ баг тэгээ байл. Тэг ер нь 14 онд ер нь их баг дасгаал байсан юм шүү. Өөрийгөө дасгаал уусгаал. Уусгаж байгаа шууд ингээ хүмүүс шиг гараа явуулахгүй ерөөсөө уусгаал байсан юм шүү дээ. Шууд гараа явсан чи ямар байсан? Хаалгас хаваад Ямар байсан мөг. би ч яг эвгүй шүү дээ. Одоо яг улсын шигээ тоглож байгаад тэнд оюутан болоо очиж байгаа. Тэр чинь тэгээ цагийн ажил тэгээ тэгж хямарж байгаа юм чи. Тэгэхээр энэ монголчууд бол нэг бэлтгэлийг айл яваад халаамлаад идэг те. Уул нь Монголдо бол амар од байгаад байдаг те. тий. Тэгээ хичээлдээ явна. Тэгээл хичээлийн ажгаар ажлыг угаас бүтэхгүй болол тэгэл зөвхөн хичээлээ гэдэг болол төгсөөл. Тэр очи хямарж байгаа юм чи. Хямраад ямар санд 40 жил зүгээр өөх бин дээр нагаа хүрээдчихсэн юм чи. Нөө амар зураг үү. Тий. Чи яаж турсан? Тураагүй шүү дээ. Одоо ч 170 хэлтэй би тоглодог гэсэн. 110 хэлтэй ороод ирчих. Тэгээ одоо ингээл бараг 100 хэлтэй галаач. Одоо бол тэгээ тоглохоор л харагдаж байна те. Пропорц энэ өндөр болохоор тэгээд ах шиг Тэгж те. байгаа шингээч байгаа. Тэгээ одоо бол тоглоно гэдэг лиг биш үстэй те. Ер нь Тэгвэл нөө юм уу? Тийм. Тийм баг. Нас чацсан. Бас чимгээд авчиж байгаа шүү дээ. Тэ. онж яваад мохо дотроо жоохон Японыг ярьж байгаа тэр яв. Дараа нь Солонгосыг ирж мээр таад ингэсэн юм уу нэрээ өнтер гэдэг жисэн гэдэг Тийм шүү дээ. Би яг тоглолт тараал нөгөө буудлын өрөөлөг орж ирсэн чинь Солонгосын тасалжуулагч хамт лефт суудаг. Таар сая яасан гэдэг тоглосон гэдэг. Хэдэн оноор очсон. 1 оноор гэсэн. Солонгосын дасгалжуулагч гайхаад байгаа юм чинь. 1 оноо юу? Яаж? Тэгж л үнэлжсэн байна Монголыг тий. Бүр уншуулна гэж бодсон тий. Тийм шүү дээ. Тэгсэн чинь 1 оноо юу гайхал. Тэр бас дотроо боочлаа тий. Бас яаж үнэлжсэн мэдгч л байгаа юм байна тий. Хожицсан бол яах юм те? Тэг чи одоо 1 оноогоор хожицсан. Та нар хэдэн оноор хожигдсан гэсэн чи өөдөөс нь 1 оноор хожичлоо гэ те. Тий. Лифтэнд суухгүй л байсан баг ямар ч. Алхаймаас тэгж. За дугаар 19 маань юунд гэжтэй хэдүүлээ нэг танилцуулчих. Тэгээд Heat Happens Stay Cool үрээтэй Sprite brand маань байна. За мөн юунд тэгчээр агарын шимийг айл бүрт цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia ажиллаж байна.
За тэгээд мөн ивент тэтгэгчээр оюуныг гэрэлтүүлэн дидиш. За мөн хамтран ажиллагчаар за Leaning Brand-ийн Монгол дахь цорын ганц аль биесны дистрибьютор Leader Sport-ing Mongolia ажиллаж байна. За ивент тэтгэгчнэрт баярлаа. Арцсан гэ тэ. Оксиженыг ярих юм байна уу? Оксижен үү? Оксиженыг яриа л да айгүй гоё юм байлээ. Ер нь бол бүх юм л хэрэглээд байгаа. Ер нь бол юу юм бэлээ? Энийг би одоо хэрэгжилж үзээд баг 4-5 онцлоо. А тэнгууд 99.5% цэвэр хүчил төрөгч гэж байгаа. Ерөөсөө л энийг хэрэглэх юм бол тэр толгой тарих яг өвдсөн юм үед яг тэр чинь хүчил төрөгч дутагдаад байгаа юм байлээ л дээ. Тэгээ нөгөө эмчнэр нөгөө гарандаа юм нэг зүүждэг штэ хүлээ авах махар оронгууд тэр чи яг тэрийг үзэж юм л штэ нөгөө цусны төрөгч хэмжээг шалгаад байгаа. Одоо нөгөө цусны зүрхний цохилт энтрийг те. Тэгээ би яг нөгөө манай энийг болохоор хийж байгаа нөгөө дөөрийн дуучин жахлан төгсөхгүй. Тэгээ жахаа найз над дээр ирээ санал тавиад тэгээ ингээд нөгөөтгийн зүүж ягаад тэгээ ингээд нэг 2 секунд байлгаал ингээ гаргаал ингэж байгаа ч нөгөө нэг цусан дах хүчил төрөгч нь ихсээд зүрхний нөгөө нэг амар өндөр байсан чинь ингээл багасаад эхэлчихсэн. Тэгээ нүдэн дээр яг би тэгээд л ер нь бол итгэчихэж байгаа хэрэг. Яг автоматар тийм эмчнэр хэрэгэлдэг юмар ингэнгүүт чинь те. Тэгээ энэ бол яг сая манай шигшээ мэгшээ дээр хүртэл бас манай он очиж дуршсан бэлээ. Дуршиж яг нөгөө хамтарч ажиллая гэдэг нөгөө дүүлдээ бас нөгөө дээр дуршилтыг гэдэг шиг. Дуршилт юу баха нөгөө иддээ бас нөгөө нэг авч нөгөө сэтгэлийн бэлэг авч өгж байгаа шүү дээ те. Энэнгүүрээ бас юу вэ төгөөрэй гэдэг шиг дэмжлэг үзүүлээ. Тийм. Тэгээд манай эдгээр бас хаалф таймаар бас хэрэгж үзсэн гэсэн те. Энэ бол үнэхээр бас зүгээр санагдсан. Тэгээд бүх дэлгүүрүүдээр заргаж байгаа. Бас энэ нэг хэрэгэл дуусчаад буцаагаад нөгөө хуучных шиг нөгөө шилмэл тушаадаг байсан шиг Монсын бүкс аптекууд дээр өгөх юм бол 500 төгрөгөөр буцаагаад өгчих юм бэл. Зөө. За нэг иймэрхүү. Манай оксижен бол гоё юм лээ. Бадраг ихтэй эмч хивч арай сайн мэдж байгаагүй. Ер нь яг хүчил төрөгч хэрэггүй юм ч байх хэвээр амьд орнээс бүхэл юм хүчил төрөгч хэрэгтэй юм чинь. Олон тэд нар одоо ингээд цацгаар яад юм болов тэр туршилтыг илүү гоё явах хэвээр манайхсан. Ногоон байгууламж бас баг байгаа газар сайн ингүүл бүр ногоо ургах юм шиг. За тэр маазрах чи угаасаа жоо маазрах гэсэн болохоор би маазарчлаа. Тийм маазар хамаагүй шүү. Тэгээд тий ер нь эрүүл мэндийн талаас ач холбогдолтой шүү дээ. Бид нар өвлийн одоо дөрөв үйлрэлтэй эрсдэс тэгээд юм хавар утаа өнөр тий харшил ихтэй юм үед бидний хамгийн их одоо гэмтдэг тий төрхийн ч гэсэн одоо юм асуудалтай төрж байгаа бронхит гэд бид нар ярьдаг тий. Тэгээд энэ амьсгалын дээд замын одоо энэ харшил ринит гэдэг одоо юм баахан найтас юм хүмүүс одоо жишээлбэл манай ам бүк би нөгөө олон жил хамт явсан болохоор их харшилтай. Тэг ингээд хаяа амьсгал ингээ нэг дутуу аваад байгаа юм шиг мэдрэмжүүд хүнд их төрдөг шүү дээ тий. Одоо тэр чинь бас цаана энэ агаар жилтийн хүчил төрөгчтэй холбоотойгоор цусны эргэлт гэдэг юм бас ингээд хямрах тий. Нэг амьсгал зүрх судас чинь ингээ хоорондоо холбоотой хин солилцоо явагддаг тий. Тэр нь одоо бидний амьдралын эрч хүчийг бэлгэлж байгаа учраас одоо тийм үед маш их хэрэгтэй. Ийм л одоо байна л да. Тэгээд хамгийн гол нь нөгөө энэ ахуйд шууд хэрэгжилж болох ийм хэмжээтэй учраас бид нарт бол хэрвээ үнэн боломжийн байдаг бол буруу юм бол байхгүй тийм. Тэгээд мэдээж хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй. Залангуй тэр тамирчид дээр бол нэг тийм асуудал зөрүү байхгүй. Тийм. Гэхдээ тэр нөгөө захын цусны эргэлтээр явж байгаа захын цуснд очиж байгаа хүчил төрөгчийн ханамж маань хэр байгаа вэ гэдэг тэр нэг ер нь бол нэг 90-с доош хямраад ирдэг л дээ. Амьсгаад нөгөө нэг эйгүү амьсгаа авах тийм мэдрэмж чинь. За тэгээ 85, 80-аас доошод бүр их одоо хүчтэй онцгой заалттай болж ирнэ. За тэгээд мэдээж тийм үед нь биш. Тийм үед бол онцгой өөр одоо үннээс нэлээд хүчтэй байдлаар хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бид нарт нэг 90-тэй 88 тэр хацаа бол энэ сатурац гэж ярьдаг. Энэ ханамж маань тэр үедэд өрхөд нэг асуудал гэж би бол бодож байна. Тэгээ энэ ер нь ингээ мэднэ. Тэгээ манай ингээ ах үед ингээ хэрэглэгдэх одоо энэ зориулттай байдлаар хэрэгжилж байгаа. Сайн нэг бас юм амт энсэн өвчтнийг тээвэрлэхэд хэрэгэлсэн гэж хэлээ мэдээж одоо нэмэр болно. Тийм. Гэхдээ тэр хүнд бол ингээд зогсолтгүй одоо имлэгээс имлэгийн хооронд явхад бол бас их чухал нөлөө үзүүлсэн. Ингээд тэр бол онлын үндэслэлтэй. Угаасаа тэр бол үнэн. Ийм байдлаар хэрэглүүл илүү их одоо оновчтой болоо гэж бодож байна. Тэгээд та бүхний маань ажил манай сагчдын энэ их бэлтгэлжтэн дунд бас нэмэр болж тийм үү. Ингээд хэрэгцээтэй бүтээгдэхүүнээрээ бид нартай хамтарч ажилладаг дэмжиж байгаад бас талархал илэрхийлээ тийм. Event тэтгэгч Sprite Heat happens. Stay cool. Event тэтгэгч хайртай бүхнээ хамгаал.
цэвэр хүчил дөрөгч Oxygen Mongolia. Ивент төгч оюуныг гэрэл түүлэн дийдэрш. Хамтран ажиллагч Lenin брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Нэг сумаар хоёр туулаа гэдэг чинь Oxygen-ыг бид нар бол яг ийм нөгөө нэг эмнэлгийн талаас нь те шинжлэх ухааны талаас нь бол бас яг сайн мэдгүй байна шүү дээ. Тэгэхээр одоо бадрахтаа бас баярлалаа. Гоё мэдээлэл те. Миний баг өмнөөс гоё айгуу гоё. Одоо нэг 20,000-аас 10,000 өгөөрэй гэх шиг байна. Замандаа Дамжуулт өгснөр нь гэдэг шиг. Тэгэхээр Бадрагийн чинь одоо баг 12 жил багшилж байна уу? Тэгж байна. Нэг нь 60 багшилсан мó манай энэ чинь. Тэгээд одоо ер нь хизээнээс яг хэдэн оноос эхэлж багшилсан бэ? Би чинь 2013 оноос сүүлээс эхлээд л багшлсан л та. Сүүлээс эхлээд 14 он эхэлж 13-аас сүүлээс эхэлж багшлаад одоо 15 он болцсон. Тэгээд бас эмчээ хийж байгаа. Тэгээд боломжтой үедээ бас хамгийн гол одоо эрүүл байхад хөдөлгөөн. Тэгээд жин биеийн жин учраас жингээ тогтмол одоо бариад одоо жин 10 жил 20 жилээс өмнөөс нэг дээрдэг нэмэгдэг бас. Нэмэгдэг гайгүй бас. Эний чинь барихын тулд бас янз бүрийн тэмцээнд энэ хүмүүнтэй ороод л явж байна. Ой гиснээс нь штэ те. Юу юм уу? 12 жил багшилж ин гэхээр чинь яг одоо үзэгчтэй сонирмож магадгүй. Бадрагийн ямар хичээл заадаг вэ? Би анагаахын шилхууны үндэсний сургуульд яг одоо нөгөө эмч болтох ахлах курсийн анагаахын яг нөгөө их эмч болж байгаа. Оюутнуудад 10 жил хичээл заагаад тэр нь одоо хоол боловсрол ходоод гидсний дуран ходоод гидсний үйл ажиллагаа нэ. Тэгээд илэгний өөхлтийн талаар 10 жил хичээлээ заагаа. Тэрнгээрээ ч гэсэн судалгааны ажлууд хийгээд одоо сүүлийн 2 жил анагаахын шилхууны үндэсний сургуулийн төв дээр ирээд энэ бас юм судлаач багш гэдэг энэ эмгэг физиологи гэдэг одоо яг жинхэнэ энэ одоо энэ бодисын солилцооны учир шалтгааныг тайлбарладаг те яг энэ суур мэдлэгийг олгодог. Тэгээд энэ нь яавал эмгэгшгүй, яавал одоо тэндээс урьдчилан сэргийлэхүү. Ингээд энэ очир шалтгааны тайлбарладаг тэнхэм дээр ирээд багшлаад байж нь бас судлаач хийж одоо эрдмийн зэрэг цолоо хамгаалах гэдэг ингээд байж байгаа. Тэр нь болохоор илэгний өөхлөлтийн чиглэлээр ингээд ажиллаад байж байна. Номын үнэлдэ яалтчих юм аа ч. Бадрагийн чинь тэгэхээр ер нь бол анагаахын сургуультай холбогдоод бол ер нь бол 20 хэдэн жил болчихоо. Холбогдоод оюутны лигээс ахуулаад өрсөлдөгч байлаа шүү дээ бид нар ч тийм. 3 жил болчихсон. 2 оноос хойш тий. Нөгөө компьютер дээр бол нөгөө төрдөг дээрээ гэдэг шиг төрдөг дээрээ л байна шүү дээ. Усан дээрээ. Одоо та хоёрт сайн ялангуяа та хоёрт сайн ойлгуулъя гэвэл төрдөг дээрээ л байна. Манай энэ нэг юм шээ. Стивний хажууд. Стиви хажууд бол. Стиви амир шүү. Стиви дугаар болгон дээр л ярьж байгаа шүү дээ. Заслан тавьж хүмүүсээ алуулаад гүгээд идэг наач ерөөс. Манай цэвлэг би жоохон байж байгаа ярина. Гэтэ чи амир найц шүү дээ. Гоё. Өш гиснээс тэгвэл ингийн. Хоёр зочныхоо яг зүгээр ихний харж исэн ч юм уу мэдрэмжүүдээс аваалцдаг уу та хоёр гоё. За би эхлэх үү. Тэг. Бадрахыг бол мэдээж л одоо нөгөө анагаах худалдаа дээр нөгөө оюутны лиг худалдаа зохиодог байсан шүү дээ. Тэгэхэд л Бадрах чинь эмшүүс гэсэн нөгөө нэг саарл ийм мөртөө эднийх ч айгүй гоё хувцастай. Одоо тэднэр нөгөө гоё гээд байгаа нь сэтгэл тоногцсон гитэмсийн нөгөө нэг шарын баавганы савартай нэг шав шар хувцас айгүй гоё шүү дээ. Шүтээсийн нэг шүтээс гисэн цэнхэр хувцасч гоё гэдэг шиг л тэрэн шиг л яг Бадрахыг анх тэгжил харж ирсэн. Гураас хичээл жоохон ингээл Маа өнч жоохон классик штэ. Хаашаа юм бэ нэг хэн тэгээд нэггүй нэг тэр нөгөө наалж гүйдэг. Нэг мэг 2 моёр шидэлтийн ар дээрээс бол тэгж гүйхгүй штэ зүгээр л гэн. Нэг 3 4 дараал чийсний ар дээр бол зүгээр нэг жоохон барил орж ирэн штэ бас янзан штэ. Янзан штэ. Тийм мөгийг бол бас яг л адилхан тэгэл мөгөж бас гэлжидэг. Ер нь манай энэ сургуулийн гэлжидэг юм бэ те ер нь эднээс сурсан юм ба шүү дээ. Тийм ер нь танаа оныхын чи ер нь жоохон гайгүй тийм тэгэхээр ингэ гэж одоо ингэ сайн маань ингэж идэх байхгүй бас. Эхлэл клуб юу юм шүү. Тийм биш. Клубтэй байгаа мó сургуультай байгаа мó яг аль нэг. Клубтэй байж магадгүй байна нэр. Тэгээд юм багч өөрөг бодлоо. За манд дуусгач. Тэгэд мөгийг бол угаасаа тэгэл анх оюутан болж явах чинь юу гитэмс ингээл харж амч чи бас амар амтан байлаа шүү дээ угаасаа үедээ те. Манусаас үедээ гэж манусаас 2 дээшээ тэр чин төгсөл мөслөр баг 3 болчих чинь яаж чинь те. Тийм ба. Тэгэхээр чи эднэр чинь бол биднийг анх оюутан болж орж ирж явах зүйл айл хэзээ
том ах нар болцсон. Догсууцсан. Бид нарт зүгээр гоё нэгдүгээр курс орж иж хичээл заагаал те. Ямар гоё ах нар вэ гэж хараад яаж байгаа шүү дээ. Энэ бол тэгж л анхаарч ирсэн. Манай хоёрыг бол. Моя. Миний хувьд яг адилхан гутлаа. Мөгийг бол одоо ийм өндөр тий урд тоглолдог гэл. Тий. Хүн болол ярьдаг ус тий. Бараг тэр загсан өмгийн одоогийн юу шиг л байгаа зү тий. Ер нь л урдаас шид чин доор очиод тоглол чин оролттой юм юмтай л гоё тоглож байсан тий. Цаг үеэсээ төрүүлээ төрчих. Тий. Ирэнд төрчих. Мөнгө ч гэхдээ нэг сагсчин байгаагүй шүү дээ. Юу ч юм бэ? Шинкэн одоо өөрийнх нь үндсэн одоо том авиас ролик ч юм шүү дээ. Тэр түнэл рүү чинь баг энэ шатаар ингэж мөнгөж авч үзээгүй бах уу? Мөнгө ролик гэл нэр. Тийм улсын аврах шалгуул тэмцээн юм чинь нэлээд орно тий. Тийм шүү дээ. Мөнгө ч байн орно. Тэгээ нөгөө ингэж явдаг нууд ч бүгдийг хийн. Өөр онцгой. Нэр яриад байгаа юм уу те? Нэр. Үгүй сайхан хүртэл мөгийн яваа. Маазарга хүлээгээд авахгүй юу? Инээдтэй хэсэг нь аль нь юм бол. Үнэн ш энэс цаашаа Бадууд дэсэхгүй юунаас яриад. Яг нөгөө стори юм болов бичлэг бид ролик гонж байгаа юу? Ролик гонж байгаа. Тий. Би ч нөгөө сакс тоглохоос өмнө энэ роликээр аягүй олон жил Аа зөв. Тэгээ нөө улсаа. Тэгэхээр бас ингэдэг юм нас ролик хийж байна. Тэгсэн чи яасан гинэ? Тэгсэн чинь юун дээр вжилээ. Чи мөгийг ярьж ирсэн шүү дээ. Тэгээ яг мөгийг бол тэгж л харж байсан. Бадрахыг бол мэдээж одоо ангаа хоёрт нэлийг Тэрнээс нь сурагч явах ч хэдүүлээ нөгөө манай 15-д нөө зунжин тоглолдог те. тийм болчихсон тийм шүү. Тэр чинь баг 99 98 юм. Амбок хувьд Би ч юм болохоор анх нөгөө нэг 3 оны залуучуудыг ярих гэдэг юм л да. Яа, тэр залуучууд тест бүр мүлжүүртэй залуучууд. Тэр угаасаа амар бүх топууд ичээ байсан тийм бүгд тийсэн юм чинь тэр чинь. Тэгээ очисон чинь мөгийг хараад анх жоохон шокерчсэн байхгүй. Яа, ийм амар өндөр мөртлөө урд тоглох юм уу гэдэг. Тэгээ нөгөө маань хөдөлгөөн нь одоо юм өндрүүчиг удаан биш шүү дээ тий. Яг л тэгээ ингээ голд хамгаалчихна. Тэгээ нэг ир гарцсан өндөртэй мөртлөө яг ингээд голд хамгаалчингууд чинь баг тоглож байгаа хүмүүст ил үзэж байгаа мань мэтэд юм харагдах байлаа юм чи тэр чинь. Тэгээ хааga уурна яаж оох юм яах ийх юм те. Тэгэл анх бол тэгж зүгээр баг миний анх харсан хамгийн өндөр уртлын тоглож байсан баха. Урт тоглолтод тоглож байсан. Тэгээд цоож моож ч юм уу сүүлдэл урагшаа орсон болохоос ш хойноод байлаа шүү дээ. Хойно байсан шүү дээ. Тэгээд тэр залуучуудаар чи нэнэт чи алдаг байхгүй. Тэгж жагаад мөнгө авчдаг те. Тэгсэн. Яг аврагын төлөө сэдайхан багтаж өгдөг мөнгө авчдаг байхгүй. Бадрагийг болохоор нөгөө хотод яг оюутан болоод ирэнгүүт чинь нөгөө цоож чи асар орцсон. Тэгээ бид хэд чинь нөгөө бараг хамт амьдэрдэг шахуул байсан юм чинь. Тэгэл нөгөө байнга бие биенийхээ бэлтгэлийг хүлээж сууж байгаа л ингээл аваал явдаг. Тэгээд ерөнхийдөө анх танилцж байгаа. Тэг манай хүн чинь яг тэр үеэр нэг юм кошок малгай өмсчдөг гэсэн юм аа. Бас мохо донжтой шүү дээ. Тэгээд нэг хамар мамрын жоох юм монкор зонкор заа. Яа, кул харагдаж байгаа юм чи тохой дээ. Тэгэл Күүлэн барьж дийлэхгүй. тийм кулээ барьж дийлээгөө. Өөрөө нэг хичээгээч бах. Барих гэж нэг хичээгээч бах. Тэгээ ер нь бол нөгөө тоглолт моолтон ч гэсэн амар дуртай бадрагийг үүсгээд гоё ингэ тэмцдэг те. Тэгэл яг юу хэрэгтэй вэ? Тэр болгоныг хийж чаддаг тийм л холбогч байсан юм чинь. Тэгэл нөгөө найзынхан багийн тоглолтыг үүсэх заваа далмаараа тэгэл үзэвчиж байгаа юм чинь. Сайд л эхлэл клуб ярьлаа шүү дээ. Манай эхлэл клубын талаар жоох ярил. Манай хоёр ер нь яг тэнцэнээс эхэлсэн үү те? Гүү юу? 10 жилдээ бүр Мөнгө Би тэгсэн. бол эхэллээс шууд одоо Оросд нэг тэмцээн болох гэж байсан юм аа. Тэгээд эдэрчүүдийн нэг тэмцээн болоод тэндээсээ хүүхдүүд шалгаруулад эхлэл клубд аваад Якут л явчихсан 2000 онд. Тэгэхэд жил тэр тэмцээн томтос орсон. Тэгээд эхлэлээс тэр чигээрэл явсаар гал. эхлэл ихэр чи бис буруу санааг бол нөгөө дэмбэ огш могш шүү лөө. Тэ? Нөгөө одоо сайнаа майнаа 33 шүү дээ тий. од мод энэ төр Үгүй. биш үү? Биш үү. Яг 33-аас байсан дөрөв хүн нөгөө байсан. мондгуудаас чи манай. Одоо 33-аас одоо жишээл би тэгээд энэ сайна бадрах од тэгээд яг төрөө мөрөөгөө хүүхдүүд байсан л да. Бид нар чи ер нь багцлаад ингээ эхлэл клуб өгч байгаа. Тэгээд нөө Чонзоо Монзоог чи ирээдүгээс авчаа шүү дээ. Яа Якут руу ороод очиод тэр Якутд бас нэг гоё мэд гар өрөлч бүгдийн нөө бүгчүүдэд дараад байсан. Якут бишээ тэр чинь юу яасэ тэр зонжонгаа бэлтгэл хийгээд Гоктер Сидней Олимпиад явах гэж бүгчүүд Тийм л. байсан чи Чонзоо чи 15 настай хүүхчүүд. Тэр ингээд бүгчүүдтэй хүчүүдэд үзээд байгаа юм чи тэгээд арай орохгүй байна гэдэг шүү. Тэгэхээр тэр амар бэрхшээ. Бүгчүүдэд дараад. Арай орохгүй байна гэдэг. Тэгсэн чи бүр хүн жингийнх нь за болио ялагчууллаа гэсэнгээс. Баярт дээрс мааз юм зөндөө яваа шүү дээ. Чонзоо бол бас гайхамшигтай юм байсан.
Тэр бэр хүч тэр л. Хотын тэмцээнд анх удаа орж үзээд. Яг дүүрэн мөргөөсөө гараад жоохон байсан ч. Чинзог хараад шокорч байгаа зүгээр юм. Тэр чинь шийдэн дор мороос тэгээд тохчтой. Тэгэд ингээд илүүдтэй юм байхгүй шүү дээ. Хийж байгаа л цацж яваад өөр юм байхгүй. Асуудал амар юм. Манай эхлээд чинь би шууд эхлэлээс эхлэегүй юм аа. Би нөгөө бас нэг барилдаж барилдах гэл янз бүрийн юм хийдэг гэсэн. Тэгээд 33 дээр би чиний хэлээсээ сурцсан шүү дээ саксч. Мөгийн од сайн адресээс сурцсан. Тэгээд гинт сакс руу ормоор санагдаад орсон чинь энэ дэс баг 2 3 жилийн дараа орж байгаа юм. Тэгээд энэ цайжрууд болдоггүй. Миний харахаар нэг цайжирч маань юм санагдаад. Тэгээд энэ чинь нэг 5 хүн тоглолдог болохоор 3 4 л байгаад тахна. Тэгээд дагаж явсаар бас. Тэгээд эхлэл 2 гээд. Яг тэгээд эхлэл рүү орсон л да. Энэ чинь тэнд яваад тахар чи би одоо ганцаараа тэнд яваад л тааш энэ тэгээд дагаал явж байгаа юм чи. Би ч нэр бараг цүнх хэрэгч нээсэн баг. Хайны дээ. Сүүлд орсон баха угаасаа тий. Тийм тэгээд 2 3 жил дараа орсон. Тэгээд тэр ёстой Сидней 2000 чинь эхлэл 2 баг оруулаа. Тэгээд мэрэгэн битээр чинь эхлэл 2 гэдэг багаас одоо манай бүхэн төрөө манай очгаард те ааг эдрээ бид нар чи ороод тэгээ энэ хэд маань төрүүлээд хоршоол гээд одоо манай эт чинь 2 төрөөд бид нар 3 төрчихсэн баг. Тэгэж эхэлчихсэн. Тэгэхээр бас 2-ыг ороод нэг нь дөрүүлээд нэг нь урд орч байгаа тийм. Дэмбэ огшлыг сайн бэлдсэн шүү. Тэр дэмбэ огшл та. Тэгэхээр анхны багш нь бол Дэмбэ огшил гэсэн юм тий та тий. Тий, ер нь. Яг сакс цаас нь бол дэмбэл агш шүү дээ. Яг сакс заасан багшууд надад нэг байхгүй энэ хэд шүү. Би ингэж тэгтээ боддоо штэ. Бадраг юу гэж боддөө ер нь. Би бол Пакогш Монгол ирээг бол Бадрагийн арай өөр байх байсан баг. Одоо гэх шиг тийм одоо юу гэдэг юм амжилт олоогүй амжилттай байхгүй байхсан баг гэж би бол боддог ш. Тийм нэ. Би ер нь одоо намайг саксанд одоо ойлголттой. Ер нь бас тийм айхтар багш гээд ингээ яваг байсан байгаад тэгэл анаах руу орсон. Анаах дээр очил манай багш гээд байсан. Тэгээд ер нь нүд нээсэн штэ. Пакогш те. Пакогш л жинхэнэ одоо бас миний багш байхгүй. Тэгээ би чинь Пакогш дээр бас очиж хэдүүлээ те. Халилаад бас тоглож исэн. Тоглож хүртэй байсан те. Тэгээд өстө дархан баруун тэгэл янз бүрийн тэмцээнд ороод явж явах тийм баруун гартаа нөхөл байсан юм шиг. Тэгээ нэг жил гарны дараа ер нь шгшээрөө оруулж ирэл 1 жил ноцлол тэгэл солгойг бол бүр таг солгой байхгүйсэн шүү дээ. Дандаа бар. Хурдан дуу байсан болохоор баруун ингээд орж мараад ингээд дэлгэсэн бол түүнээс солгой бүр 0 шүү дээ. Тэгэл солгойгоор нүдсэн дээ. Тэгээ солгойдоо нэг жил гарны дараа нэлээд сайжирцсан. Тэгээ хоёр талтай болчоор чинь нөгөө арай комбинац явуулахар чинь нөгөө эдгээ гүүдийг одоо манай чинь гүйлтнээ шийддэг хэлбэрлөө явцсан байсан те. Тэр арай дээр болцсон болж байсан байл л. Тэгэхгүй л дандаа л нэг 5-7 бөмбөг алталттай ингээд нэг холбогч ихт хэцүү. Тэгээ өөрөө их шаналлтай нэг бөмбөг алтчих яг хэцүү шүү дээ. Тийм байсан. Ялтчгүй одоо манай Пакогшийн гавьяа бол их маш их. Бадрагийн нөгөө халиуд байх чинь надаа хамгийн баг амар жил байсан шүү дээ нөгөө. Бөмбөн дээр Бадрагийн үтер хамт талбайдар гарахаараа Бадрагийн бөмбөг арчдаг. Тэгэнгүүт надаа ч яг нөгөө шидэж мэдэх боломж нь үүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй өөрөө бөмбөгтэй байхаар чинь баг сулрахгүй тэгээд нэг дамжуулт өгч чинь нөгөө бөмбөг нь эргэж ирэхгүй тэр чигээрээ ингээ явчин те. Чи яг холбогч юм уу? 2 номер юм уу? Ер нь бол би холбогч байхгүй юу. Тэгээ бид төр хамт гарахаараа Бадрах нэг дээр тоглождаг гэсэн байхгүй. Надад бол хамгийн аятайхан амар байсан уйлрал нь надад тэр санагдаад байт. Гэтэ 2 номер болохоор ер нь бол хүсдэг байсан юм тийм үү? Уу яах шитгэх гээд тахгүй тэр чинь хөөх тэмцэн дээр чинь бас харагдмаар л дамжуулж яхаа өөр бас дамжуулт өгсөөр уйчихгүй. Гэтэ манай энэ чинь бас амар шиддэж штэ. тийм шүү дээ. Бас оноо авахаар гайгүй сайн тоглох од болж болох юм эргээ ойлгочихгүй манай. Би ч нөгөө нэг эмоцороо тоглодог болохоор чинь ганц нэг унжиж тэр чинь эмоц нь гарах гэдэг шүү дээ. Юм нь орох гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхгүй бол тэгээ унжиж юм бол тэгэл унжигаа л шүү дээ. Манай амбуг мөнх болт хоёр бол бас их ойролцсон эмоцтой хүмүүс шүү дээ. Нөгөө нэг тэгж сомолж тоглолт юм шүү. тийм цоом ахын нөгөө явуулаад идэг. Та хоёр бол манай талын шиг байна. Хурлаг талын шиг та хоёр бол тэгээд цоом ахын шоолоод. Тэг тэр манай молдогийн хувьд бол амбугч яг угаасаа амьдрал дээр ч яг ийм талбай дээр ч яг ийм ийгуугаар штэ. Болдооч юм бол яг өөр болчих жоох. Яг тоглолт дуусаад хуцаа солиол гараад ирэхэд шал өөр болдоо болчдөг. Тэ? Даруухан арай тэр талбай дээр ихшгээ тэгж саагаад байдаг болдоо ерөөсөө баг. Талбай дээр зүгээр гараал халаалтан дээр гарснаас эхлээл тэр тоглолт дуустал бол тэгэл шал өөр болдоо штэ.
Даруухан шүү тий. Шал танихгүй хоёр хүн гэж одоо өөр эсрэг хоёр хүн. Шал тэр талбай дээр нэг өөр хүн, талбайгаас гадна нэг өөр хүн болчихдог байхгүй. Тэгэхээр тэгж бас нэг өөрийгөө хурцлж тоглодог яг тийм нэг дотор хүнтэй тий. Болдоо амбуг хоёрын хувьд л угаасаа тэр нь ч гэсэн өөрсдөд нь тоглолтын арга барилд нөлөөлж те сайжруулж ингэж ахиулсан те. Өөрсдөө ч гэсэн гоё зөгтөн шүү дээ тий. Тэгээ спорт гэсэн тийм эмоц заавал байх хэрэгтэй гэж харагдаж байгаа шүү дээ. Тийм том спортод бүгд л тийм биш. Тамирч тийм өөрийн гэсэн тийм онцгой те өөрийгөө одоо хувцалдаг тийм зэвсэг хэрэгсэл байна шүү дээ. Одоо нөгөө дараахан хүмүүс чинь нөгөө өмнөх дугаар дээр тэрний өмнөх дугаар ихээ хай орсон дугаар дээр гоно нөгөө нэг чухал бөмбөг хийчээд нөгөө ингэж гүйсэн гэдэг хамгийн тэр хүнээс гарч байгаа тэр хамгийн амар эмоц хамгийн том эмоц нөхгүй юу. Одоо бадрах жишээлх юм бол амар ингээл далчнаа л байдгүй шүү дээ тий. Зөвөр 3 4 орол дөрөхөр зүгээр ингээл хэлдэг. Хамгийн амар эмоц нь баг энэ юм шиг. Хамгийн амар эмоц нь тэр болж байгаа байхгүй тий. Яг хэмжээндээ гарч байгаа эмоц нь тийм үү? Яа нөгөө Азагийн чангар зогсдог энэ шүү тий. Тэр чинь бас нэг өөрөөс нь гарч байгаа бас амар эмоц байгаа шүү дээ. Тэр Азаач нөгөө 2 3 ингэж зогсон шүү дээ. Нэг тань хөлгөд тархин хөдөлсөн гэж байна дараад нь. Тийм үсэж байгаа. Дарга хөдөлсөн хоосон байж та. Авдлаа. Яац юм болцсон юм уу? За манай хоёр дагууд жоо хавраа болчихлоо. хандиглаа. Манай хоёр ер нь нөгөө нэг багасаа одоо хардаг байсан гэх юм уу? Тэ шүтдэг байсан тим тоглогч нар гэвэл хин юм байна. Миний хувьд бол Айверсон шүү дээ. Айверсон. Монголоос. Одоо тэгэл ах нар л шүү дээ. Төвшөө ах, Шарвах, Огих. Залтай шүү дээ. Бас лигд ороод молигдуулж л явлаа шүү дээ. Яа нөгөө эзэн шүү дээ. Яасан гэлээ. Яг лигд ороод эхний хэдэн тоглолт явж байгаа гэдэг. Огих ч. Нас дөрч центр бас тоглож байсан хамт. Дараа лигд орчихлоо дүү ороод ирсэн нэг л тэг чинь. Бөмбөг савцсан байгаа шүү дээ. Сайн маань ах мах гэж. Яг толгой дээр ирэнгүүт бөмбөг аваад цаашаа оруулсан. Яг би бодсон намайг гэсэн яг тархицчлаа тэг. Ой Огих. Гэснээр залирч л шүү цэвлээ. Цэвлэг та хоёр подкастаараа намайг зүгээр ингээд залираа л тоглоод исэн юм шиг юм яриад илээ шүү. Ах нь бас чаддаг байсан шүү гэдэг жилээ шүү андаа. Тэглүү дээ. Гөөгөө. Тэр хүн чинь бол зүгээр онцгойж л яриад байгаа болохоос шүү дээ. Тийм. Яг миний одоо саний ярьдаг бол Огих нэлээ одоо ч болж л байсан үе баг тий. Хивиж явах уу? Тэр залуудаа бол бас супер амт. Тэр хөл мүл ямар амар. Яа тэр шилб те. Юу юм бэ? Тэр нөгөө нэг хап гэх нэг яг завшин дээр ирээд ингээд дөрөв тоглох нь гараад тэр хап гэсэн чи бөмбөг жоох удаад ирчихгүй юу. Тэгсэн хүн гүүж ирээд ингээд хамгаалаа амжиж жоох. Тэгсэн чи яах төрөө өгчихгүй хажууд шиг нэг залаад алимаа цаашаа задал гээд хажууд шиг нэг ингээд залж байгаа байхгүй залаа хөдөлж байгаа. Тэгсэн чи тажигнаад ирсэн хамгаалагч чинь тайвширна үстэй. Задал гэж ингээд задлахна гэж одоо зогсож байсан чинь нэг ингэж залангуудаа хоп эргэж харснаа шидчээ яваад гэж байгаа юм чинь тэгэл заалаар нэг юм инээдэн болоод нөгөө гар чинь тархиа өрөөл үлчээ. Бас лаална штэ Огих халаас. Огих юм бэ Бодрог Монголоос шүү дээ. Би чинь Монголоос ах нарыг ер нь бүгдийг л харж ирсэн дөө. Тэгээ одоо бүгдийг л мэднэ. Тэгээ нэг сакс руу нөгөө бас нөгөө 19 мэсдгээр анги руугаа илүү их орж ин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас арай хожуудууд ч юм уу тийм. Тэгтэл лигаас үзэл очдөг. Бүгдийг нь л харж бас арга барилтыг нь яавал гоё юм. Бас өөрөө дотор бол одоо бас тий орондоо л готцсон байгаа шүү дээ. Хүүхэд ч гэсэн шартай тий. За оруул нэг ингэ тоглолцсон тэгээд тоглолцсон гэдэг юм тий. Ах нарыг бол бүгдийг нь харж байсан. Тэр энэ гээд надад яг тийм онцгойлох юм бол байхгүй. Бүгдээр л гоё тоглож ирсэн. Тэгээд одоо Монголын тэр сакс харах чинь тэр үед ч одоо дэлхийн сакс энэ байна л гэж харж байгаа шүү дээ тий. Их гоё санагддаг гэж үлээ. Тэгээ нөгөө манай алтартай айхтар финалууд ч явж исэн үед бас үзчихлээ. Манай худалдаа зэрэг багш идрээ. Тэгээд бас харцгаа болсон байсан юм шүү дээ. Тий хараагийн хангаарцгаа байсан шүү дээ. Яг финалууд дээр яг ингээд орцсон. Манай бас лигд орцсон. Од бас орцсон. Тийм үе байсан. Тэгээд тэр үед л бүгдийг хараад их бахархаж гоё. Их авьяастай тоглогч нар байсан. Их тийм аргаар ивэр нөгөө оноо авдаг. Тэг хүчээр биш. Тийм аюу тийм авьяаслаг тоглолцоод их тоглолцсон шүү дээ. Тэг бэст баруун зүүн дараа эвгүй бас гүүж гарч иж богино зам гүүж гарч холон шидэлт мэдэл тийм тий. Их тийм авьяаслаг тоглолцдог их байсан шүү. Од чинь 9-р ангид лигд орсон. Эхний тоглолт нь бараг төвшөө хавьд байсан баг тий. Азархтай. 20 оноо аваад. Биш 33 оноо авсан. 33 оноо л. Эхний тоглолт дийлгүй юм чинь. Бод замбар жоохон бацаа орж ирсэн ээ. Тэр чинь одоо байнгын финалд үлддэг баг штэ.
Тэгсэн чинь 9 дугаар анги хүүхд орж ирэх 30. Зүгээр хайлайт ийчд орж ирээд. Алсан тэр тоглолт заалаар нурах гэж байгаа. нуурхаа шахсан. Наа нөгөөдхөө Хүүж яхаа авчихгүйсэн чинь алуу би авъя гэж төвшөө хаавал тэгэл тэр чи солгоо барангууд дараа шидэ. Одоо тэр авьяас юмээс бол түнхээр Тулцсан юм шүү. тулцсан тий. Амар те. Яг нэг нэр хамгаалаад бол угаасаа одл хийсэн. Тэ? Одоо сэтгэл нэг юм авах юм бид. Тэр чинь хараа тэр лигд орохын өмнөх жил нь баха бүтэн одоо ингэ жил заяа. Бангийн бөмбөгтэй. Хаач явсан бөмбөгтэй. Сургууль руугаа бөмбөгтэй, гэрлүүгээ явахдаа бөмбөгтэй. Тэр би зөв хүүхэд багчууд бол ер нь тийм бөмбөг эзэмшилтийг заавал бэлтгэл сургалт биш те гэр орно ер нь ингээд бөмбөгтэй харьцаж явах юм бол их мэдрэмжийн дээшлэл юм болов гэж би боддог. Тэгэл жилийн дараа тэнд очсон ямар ч дүүртгэн байхгүй бүр илүү болцсон. Тэр шийдэлнэл бүх юмаа мэдэрсэн. Тэр чинь айхтар сайн бэлтгэл хийгээд байгаа юм шиг шүү дээ. Гэхдээ ингээд яг хөө тэмцээнүүд оролцсон. Илүү их тэрнгээрээ мэдрэмжээ бүр илүү төгс хэлбэлөө навчсан байна гэж би одоо боддог. Тэрийг бас бодмоор л юм шиг. Тийм тий одоо нөгөө одынх ч юм болохоор нэг юм мэдсэн ч хамгаалж болдгоо нэг тийм айгүй хэцүү хууралттай шүү дээ. Яг ингэж далааж ингэж гарч аймагуд далаагаад ингээд бүр яаж ч явсан л дагаал ингээд хөдөлждөг ерөөс. Толгойг яриад байгаа. Тэд далаас нь бөмбөглөө явсан ч нөгөө ч эргэл. Наач асуудал. Тэр гэхдээ бөмбөгний мэдрэмж тэгж илүү их аавна гэдэг чинь яг тийм нэг хэсэг үеиг болгоцсон байгаа шүү дээ. Тэгэхээр бол яг өөрөө нэг хэсэг шиг болгоод тэр болгоно гэдэг чинь бас их хичээл зүтгэлтэй энэ мэдрэмжийг тийм л одоо богино хугацаанд тэгэхгүй л одоо нэг л зөндөө олон жил мэдэж болно шүү дээ. Нэг бэлтгэл хийгээл зааланд очил ингэдэг бол тэгэхээр тэрийг одоо гэртээ ингээл бид нар чинь баян хамтаа явдаг байсан болохоор хамтдаа л бүгдээр явж идэх гэсэн. Тэр нь бүр биднээс илүү бид нар бол бараг бөмбөг барих ч манаа барайл бүгд ингээл явна. Тэр нь илүү их одоо бас тийм мэдрэмжийг төгс болгох юм байна л гэж бодож байна. Мөөгийн эзэн нэслийг төрсөн байна. Би Тийш 17 тоо төгсөл толгоогоо мэйсдэг чи зээ ингээд 17 тоо төгсөл 18 нэгдүгээр курст орсон. Манайх тэр курс анхны баг чинь Дионсын арслангууд гэж баг байсан. Тэгээ манай багт цам гэж ах байлаа. Зам дэлгэр ах. Гавьятаас халчуулагч баяр цогт гэж ах байлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Даш дэлгэр ах байлаа. Сайн баяр байлаа. Гэл нэг он багт. ер нь бол гэхдээ хасын үлгүүдээс өөр гэсэн үг. Өөр тэр чинь хасуу байгуулагдахаас өмнөх баг нь баг. Харин тийм. биш суур гэдэг шүү. Суурн тий. Тийм тэгээд одоо тэр багч нь хасын үлгүүд болсон гэсэн үг яваанда. Жил нь хэд вэ? Наас 2-3 жилийн дараа. 2002 Тэр авд чинь дунд нь нэг лиг болоогүй. Тий. Тэгээд болоход нь хасын үлгүүд гэж орж. Тий. Гэхдээ тэрнгээрээ тоглосон. Тоглосон. Донсоор бол Нэг жил тоглосон шүү дээ. тоглосон. Би ч гэсэн ороод тоглосон шүү дээ. Тийм. 2004 он шүү дээ. Юунд вэ? 3 мөр биш. Дионс гэдэг баг 2 он баггүй. 2-оос 3 он. нэгээс 2 оных. нэгээс Нэгдүгээр 2 курс байсан гэхэл нэгээс 2 он. 3-4 оных чинь бас юу вэ? Яг 3-4 оных ч лиг болоогүй байж магадгүй. тийм тэнд чинь бас яг тэр баг маань байсан байхгүй. Тэгээ бид нар чинь нээж тоглож байгаа. Дөрөв үлгүүд чинь 4 онд бид нар чинь байгуулад. Тэгээд 20 жил 21 жил болж. тэгээд хас үлгүүд болж ирсэн байхгүй. Тэгээд тэр баг бол байсан. Нэг юм асууж тэр нөө хасын үлгүүдэд болж байгаа шүү дээ. Тэнгүүд мөөгийн тэр хасын үлгүүд болдог жил чинь Sharks бас орж иж байгаа лигд. Тэгсэн. Тэнгүүд танаа сургуулийн баг тий. Тий. Тэнгүүд сургуулаас дуудах уу? Чи яах вэ? Тэрэн дээр юу хийх үү? Тэр юм болж ирсэн үгүй юу? Болж исэн. Юу Би ч бол одоо тэзэн шишээд 1-5 он хүртэл тоглож байсан. Тэр оронд чинь Sharks гэх баг лигд орж ирж. Гэхдээ бас би өөр хасын үлгүүд гээд бас багтаа тоглолтой. Тэгээ ихтэй ягш дашаа 2 нэлээд муудалцсан юм бас байд. Нэг өдөр дашаа гарч ил нэлээд уртаа орж ич. За чи юу юм? Шүтэслэх яв. Sharks-лах яв гэдэг. Яасан байх вэ? Юу болсон юм гэсэн чи ихтэй ягш залгаад. Өстэй амир юм бол. Яв. Тэгээ би хариуч өгөөгүй чимээгүй болсон. Дашаагч дахиж яв гэж хэлээгүй, инхтэй ягш ирч гэж хэлээгүй. Тэгэл ингээд нэлен ширүүн болсон бол дахиж уулзаг болох юм. Тэгээ яг тэр завсраараа хасаа үлгүүдтэй явсаар гал. Дуусчихсан. Тэг чин би бол өөр тоглох хэрэгтэй байхгүй. Өөрөө би тийс оюутай. Тэгээд яг энэ шигшгээр Sharks гэ баг байгуулаад орж байгаа. Тэгээд усын шигшээ тоглолт бүгдээсийнх нь авраг шилдэг тоглогч байсан. Тэгэл Sharks-аас тоглооч л гэлэнхтэй багшилтай гэдэг лээс л дээ. Тэгээд анх лигд оруулсан хүн чинь дашаах болохоор тэгэл дашаахаас таавал явчихгүй. Хана яг тэгдэг юм аа. Тэгж би ер нь нөгөө нэг оруулсан гэдгээрээ л баг одоо нөгөө нэг
багшлаа яаж үгүй гэж хэлэх вдэ гэдэг шиг л ахгүй ер нь бол тийм зү. Тэгэхээр чи угаасаа тэгэл цэвлэн үлийг чи уруулах гэж нэгсэн үтсэн тэгээ угаасаа тэгээд баг нь ямар ч байсан гэсэн тэгэл багш баг авч орж л байгаа бол би энд байх ёстой гэдэг бодолтой л манай шууд хэлж байгаа. Цэвлээ бол багшиг бол мөр чадахгүй бах. Харин Чадахгүй шүү дээ. Одоо Тэр юм толгоонд нь ч орохгүй угаас. тийм 10 тэр чи дом билээ нөгөө Рикс руу 13 яадаг чи 13 билүү. 13. Бодраа гэдэг чинь Рикс байсан. Ороогүй байсан. ороогүй эс бил 13 бол байсан. Тэгээ Рикстэй уулзч муулзаад тэгээд анх удаа л багшаасаа өөр баг руу явах гэдэг шүү дээ. Тэгэл зааццаа болио гэл. Уул нь бол нөгөө сонсоод байгаа юм нь бол айтайхан сонсоод байдаг шүү дээ, тий. Өгдөг авлаг юм юм тий. Багш нараа болохоор бол тэнцээ чинь залингуул шахуул явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь тэгэл зааццаа окей. Давхар ажил хийдэг үсэ. Тий. ямар ойлголцохгүй юм биш ороод ирэл даандаа гэл би чи энийгээ жоохон тойглоо. Нэлээдсэн. Одоо тэгэл багшаа сонгож байгаа юм шиг тэгэл. Харагдаад байдیں۔ Тэ. Харт хэцэлтэй. Одоо ингээд эсрэг тоглож исэн зүгээр хамгаалалт хамгийн хэцүү тоглогч юм бэ? Миний хувьд бол одл байсан шүү дээ. Одоо тий. Тэр солгоо барангууд арчтай. Айгу хэцүү. Тэгээ удаан юм шиг мөртлөө тэр чинь яг алхмын урд гарчна айгу хэцүү. Удаан шиг мөртлөө уран гэдэг шүү дээ. Уран. Од гэдэг ингээд сүулт ингээд бодоод исэн чинь нөгөө од угаасаа яг өөртөө байгаа скилээ яг хэрэгтэй скилээр ингээд бэхжүүлээд явцсан. Жишээлбэл ингээд хууралт хийгээ угаасаа хуурхан тодорхой тэгэнгүү тэр хуурсан богино хугацаанд яаж одоо жишээлбэл дундаа шийддэггүй бол тэгээд тэр хууралт хэрэггүй болчихлоо. Тэр нь бол тийм үстэй. Тэгэнгүүт яг хэрэгтэй юмар зэвсгэлцэн бохоггүй өөрийгөө. Тэгэл нөгөө хууралтаа хийн ойлгомжтой хуурт нь тэрэнд нь тэгээ сув гарч ирэл дундаас үсэрч шиддэг байсан те бүр ингээд нэлээд өндөр үсэрч шиддэг байсан шүү дээ. Одоо чинь тэр нөө хөгжүүлээд байгаа юм яг тийм байхгүй. Одоо энэ баг хүүхдүүд бас энийг сурмаар л юм шиг. Одоо чинь нэг жил 1-2 скил нэмээд иддэг байхгүй. Шинэ юм сураал яваад. Тэгээ нэг 5 жилийн тарч 12 скил толчих. Шаал өөр тоглож болж. Тэгээ өөр төвшөнд очино. Одоо хүүхдүүд ч одоо болчлоо гэл ингээл хайчаад идэж. Тэр чинь шинэ скилүүд ингээл жилд нэг 2 морийг бүр гартаа оруулаад. Тэгэл 5 жилийн дараа шаал өөр төвч. Бөмбөг чөлөөтэй эзэмшээд ирэхээр ер нь тэгэл өөрийнхөө ур чадвар дээр ажилладаг хөлт те. Тэнд л Одоо ингэ болоод байгаа юм чинь энийг тэгвэл яаж ашиглах вэ? Энэ хугацааг яаж ашиглах вэ? Бадраги. би ч одоо нөгөө бидний нь бол энэ байрал дээр л бас яах бах те. Миний хөл нөө дандаа холбогч тэгэл 1 2 8 байсан болохоор од бол угаасаа хэцүү. Тэр үед чинь одыг хамгаалах хүнч байхгүй хэцүү байсан шүү дээ. Бараг одыг хамгаалах гэж дагаж нөгөө хамтдаа тэгж явсаар гад хамгаалах гэсээр гад бас хамгаалт ийцэн чиж магадгүй. Тийм болсон шүү. Хамгаалт чинь би ер нь бас гайгүй хамгаалцгийг л нөгөө одыг хамгаалах гэж ингэж басаар хамгаалт сайжирсан гэж Тэгээ бусдыг хамгаалахад амархан болчихсон. Гайгүй дээр нь хамгаалдаг болчих гээд байсан үе шүү дээ тэр чинь бас. Тэгээд од маань бол яг тийм мундаг байсан. Тэгээд Сег шүү дээ. Сег манай ихээ байна. Одоо нөгөө яг холбогч тийм байрлаа. Сег чи бас энэ дээшээ ингэж гоё ингээ хайдаг тийм уюуд дөнгөж ингээ мэдрэмж авч ирсэн үе. Тийм. Бас л тий баруун зөнгөө дараад ялангуяа одоо тэр хийж байгаа тэр юм чи хар багийнхан шүү дээ. Ингээд эргээд байгаа үстэй тий ингэж хуурж ингэж залдаж эргэж мэрэгдэг чинь. Дээр самбардан тий. Айгу дээр хайдаг байхгүй. Гэхдээ баруун илүү тий. Баруун бүр илүү байхгүй. Ямар ч өндөр баг 2 10 дэсэн ч эйгүү хаяата. Зүүн тал руу бараг шахах ихэр зүүн талаас үлд бас эйгүү болцсон байхгүй. Төвийн тоглогчийг даллаад харагдсан болохоор зүүн рүү ярддаг гэсэн нэг юм налж орж ирж байгаа. Тэгээ ингээ урсаад айгуугаа дэшээ. Урсан ч тий. Тэгэл одоо ингээ анзаарангууд одоо од скилийн нэмжийн гэдэг чиг Сеги бол намхан тоглогч учраас би өндрүүдийн эсрэг яах вэ гэд тэр дээр самбардж ийн гэж байгаа чинь тэгэл тэрийг бол манус л одоо цуг ингэж байхгүй болохоор мэдгүй байгаа болохоос тэр дээр самбарталтыг хэдэн мянга давтаж байгаа шүү дээ тий. Бэлтгэл дээрээ ганцаарчилсан ч гэдэг юм уу тий. Уус байнга хийдгүйсэн те бэлтгэл дээр бүр байнга өндөр ингээл авчид цаал ингээл. Одоо яг тиймэрхүү скиллүүдээ жилд 1-2 тийм скиллүүдийг нэмээд байвал 5 жилийн дараа шал өөрөлдөх. Тийм тий. Тийм. Сегийг бодохоор нэр тэгж блоктуулж ирсэнийг баг санахгүй шүү дээ. Яг ингэ бодъё гэхээр те өндрүүдэд. Ер нь эйгүү те. Жахт өсөрч мүсэрдэг. Сегий чинь дураараа штэ. Дахиж орж ирээд Бермертэй. цацах гад ингээ өсөрсөн чинь хүн гараад ирсэн чинь бүтэн иргэ 3 гадаа пас ачаас үсэрсэн байж ич. Тийм дураараа хийж болохгүй стаас хүн. Сүүлдээ Сегид бараг зориулж бид нар бараг хөдөлдөг болоод байгаа юм шүү дээ. Бид нар хамт тоглож байгаа чинь те. Бараг Сеги бужигнуулаад бусд нь бараг бужинсан газар нь явч гээд байгаа юм уу яагаад. Тэгэл тоглодог байлаа. Довтлооны тэрнээс илүү ашигтай те. Эхлэгцгийг нөхрөөр эхлүүв чинь тэгэл
Одоо нэг юун дээр Одоо чи ярьж. чаа нэг эргээд ингэдэг гэсэн нэг уугнаас нанд орчлоо. Мөс Ма цирк ч нөө. Цирк. Яа. Жавжэрийг дарж орч ирээд бас эргэлдэл хаагуурн тэр бөмбөний яваад тэгжлээ гинт гарна гарч ирэл гэж аждаг тийм. Бас ядаргаатай цирк ч Акробата хийгээл. Балаа юм ихийн тэр чи ерөөс ойлгохдохгүй орж ирээд ингэж ийсэн аа. Шийднийхаа тэр цаатлаас нь ингэ солгоо молгоо татчих мачиж байгаа шиг. Эргэж мэрэг цацчих шиг. Тэр үедээ бас манай тэгээ нөгөө нэг тиймэрхүү митиг ус болохоор цирк ч ингэ очигцсан. Умаа цирк чи ирэг байгаа юм уу гээд нэг банк цаашлуулаас. Мөнөр манай онжо бистэй. Тийм шүү дээ. Тийм нэг тийм холбогч байгаа л юм байна манайд төгөл. Манай хоёр одоо нөгөө нэг лигийн ихний тоглолт Монголдо санддаг уу? Би бол санаа шүү дээ. Санддаг уу? Би бас санд шүү дээ. Сандрал бол амар шүү дээ. Миний анхны Чи санаж гин гэдэг чинь би хоёулаа хамт байсан юм чинь болж байгаа юм шүү дээ. Авши чи минийхийг чи санах юм байна шүү дээ. Гэхдээ би өөрөө бол санаж л. Ямар ч сан одоо анхны хоёр алхамтай самбар давуулаад айтсан. Бүр самбраа давуулаад уу? Тийм шүү дээ. Дээр хаях шүү самбараа давуулаад айтсан. Тэг би тэрийг мартдаг байхгүй. Тэг сандарч ирсэн. Солилцооч суу гэл. Хамаг юм шангарсан гэж. Тэр чи юу уул гайгүй ажиллаа л гэж бодсон самбар давуулаад айтсан. Тэр миний анхны давталгаа тийм л байсан. Манайх ч нэг 3 оны оюутныг ангаах гэж ороод. Тэгээ 3 онд бас гайгүй тоглолцсон юм аа. Тэгээ 4 он 2004 он болоод ирэнгүүт чинь лигд орох хэсэг асуудал яригдаа. За ер нь энэ дашлгаар нарийн бичиг байхдаа өтөнд нэг драфт юм нэг юм шалгаруулж авсан юм болсон юм шиг байна. Тэгээд нэг өрөө сид доцрах маань ярьж байна. За ингээд ийм шалгаруулалтаар манай багт 2 холбогч авахар болж байгаа юм байна. 3 авахар болж байгаа. Тэгээд тэр нь нэг нь чи болж байгаа юм биш үү? Бэлтгэл дээр ярил гэж. За тэгээд бэлтгэлд нь очлоо. Одоо манай тамирын дэд дээр л очиж байгаа юм чи. Ацчээ хүүтэн зал. Тэгэл нөгөө нэхгүй халууцал нэхгүй сайхан орно гэж байхгүй шүү дээ. Юм айхтар юм руу очиж байгаа бас тэгэл зориг морилгон биелэх гэдэг юм байх гэдэг бас нэг бүүдгрээ тэгэл оронгууд чинь тийм хүүтэн айгүй юм орол их айж их ширгэнж орж иж үлээ. За тэгээд анхны бэлтгэл юу ч болсон бүү мэдээ. Хин тэн тэгшгээл хэцүү тип тап хийгээл юм явжсэн. Анхны бэлтгэл тийм байсан. За дараа нь тэгээд лиг тоглоод эхлээд шал худлаа шүү. Тас гэж шидсэн чинь шидэд байгаа мó цацаад байгаа юм. Ер нь тас гэж арга буцаа бөмбөр өгдөөс шүү. Шидсэн юм шүү. Өмнөх ойрхон шидсэн юм аа. Цацсан юм аа. Төсгөө буцаа бөмбөр өгдөөс. Самбарлуун шидэд байх шүү. Төсгөө аагаа. Тэгээд за тэрний өмнө чинь 2 3 таслуулчихж байгаа цаа бүр бүтэхгүй байсан. Тэгээд ачаа аваад өөр дээрээ. Тэгээд одоо чи ингээд тийм юм орчих юм ч тэ. Яг тийм үе дараа яг таслуулаад дөнгөж ихний тоглолт Монголд дээр шоконд орчлоор ингээд өөр юм харагддаг ш тажууд юм хүн харагддаг болчихдог ш. Ийм жижиг юмар хараад байгаа юм шиг. Тэг шокордог байхгүй тий. Тэр нь тийм сүүлдээ нэг солгоо молгоо гайгүй залдаг бас ер нь нэлээд олон таслуулсан юм шиг байна. Хайгур хурдан сайжирсан шүү дээ. Ер нь зовлыг үзсэн шүү дээ. Ер нь зовж сайжирсан гэдэг үү? Тэгжээж авьяасгүй нөгөө тий сүүл дээр одоо юм эхэлсэн чинь тэгдэм байж тээ. Айгу зовдөг юм байж. Сүүл дугаантай болсон гэдэг. Ядраа дугаар болгон дээр энийг ярь. Одоо нөө анх ингээд за Монгол улс дуудаж байна. Шигшээ ах тавтай морил гэдэг мэдээг ер нь хинээс сонсч яв яаж хүлээж авч ив. Гоё юмсан уу? Мэдээж гоё л байсан баг. Тэр мэдрэмж нь ямар байсан? Яг багасаа нөө өсвөр залуучтай шигшээд тоглолцсон. Тэгээд хасаа үлгүүдээс тоглолцсон. Тэр чинь 2 дахь жилээс баг All-Star-д ороод эхэлсэн байсан. Ер нь баг All-Star тоглосон хүмүүсүүдийг бүгдийг шигшээд авцсан шүү дээ. Тэгэл ойлгомжтой болол явцсан л да. Ер нь дуудагдах юм байна. Дашаах хэлээл. Тэр чинь тэгэл айж байгаа юм чинь ингээл томчуулт. Сая хэлсэн шүү дээ одоо энэ 5 оныхоо одоо баг 9 тэргүүн тоглож байна. Тийм. Амар. Чи хэд онд орж ирлээ? Шигшээлээ 5 гэсэн шүү дээ. 5 6 онд явчихчих хөөхөөр тэгсэн өмнө нь нөгөө тэмцсэн уралд ингээд шигшэрэг ороод нэг шигшээгийн яг нөгөө цогцлол болж гин гээд тэгээд шигшээгийн цогцлолтод урьж гинэ ирнэ ордон дээр ирнэ гээл за цөмхтөө уцтайгаа ирээрэй гээл тэгсэн тэгээд очсон очиод нөгөө ах нар маань одоо энэ хэд маань л те тэнд яг ингээд шалгаруулалт маяг юм болол тэгээд бас холбогч нь 2 3 залуучууд бэлдэл гэж хэлсэн үе юм шиг. Тэгээд очиж ирсэн шүү дээ. Гоё юм юу бах туслаа ягаал тийм ч сандарч байгаа ш нөгөө нэг лигд орохгүй явж ирсэн мөрөөдөл нь биелсэн хөлт чинь гинт шигшээ мэгшээ болоо явчихсан чинь Бас бэрэг бас дотроо бол өөрийгөө бас гайхах нэстэй тийм
бэргээ сандраад энэ чинь тэгэл яг дотор бэргэж байгаа ч гэсэн шалгаруултанда бас тэнцчий барь гэсэн бодлоос байгаад байгаамаа төрчтэй байсан үйл дээ. Тэгээ шалгаруултанда айгу оролцсон юм шүү амаа тэгээ нэг хэд хоногийн дараа. Пак өгшөөсөн үү? Тий, тэнд ер нь холбоо нь ер нь манай энэ ах нар баг бүгд байсан шүү. Тэр өстө баг 10 залуучууд дуудаад тэгээ энэ хэд чинь явж ирээд энэ дээр явна маа нэг бас яригдчихсэн юм. Гэхдээ бэлтгэл юуч байхгүйсэн болохоор эренгүүт нь шалгаруултанд орж ирсэн тийм байл та. Чи 5 100 аз наадмын дараагийнх юм яриад тий. Тийм 100 наадамч бас аваад явах уу ярих уу гэж байгаа. Тэгээд Бодроо нэг хичээлтэй тэгээд тэг нэг тийм мэдхгүй тэгэл бас тэгэл нэг болоогүй л ах л да тий. Хичээлээ тасчихгүй ш танаахан чинь. Тэг бид нар чинь бас тэгж их тасалдаггүй байсан юм аа. бодроо ч юм бол хичээлээ Таслахгүй тэгээд таслахгүй ч байх одоо тэгээд хичээл бас ихгүй болохгүй юм чинь. Хүний амьтаа холбоотой юм яригдчих чинь. мөөгөл таслаа. Мөөгөө яах вэ? Мөөгөө чинь угаасаа цаанаасаа тэр компьютер гэдэг юм мэдсэн хүн чинь. Гэтэ зөөр нэг юм нөгөө байглаасаа өгдөлтэй хүмүүс чинь одоо мань мэтийг бодохоор арай нэг баг чигээд тах шиг байгаа нэ ер нь. Нэг тийм тэгсийгээл болцдог болохоор нэг тийм болоол яваад. Авиас ур чадвартай хүмүүс чинь манус шиг тэгж хөдөлмөрөөрөө гарч ирэхээс өөр тий Хөдөлмөрлөх шаардлага баг байхгүй байгаагаар ингэж байгаа л баг оноо моно хийчдэг тий. Бид нар чинь өө хийж Ятхад голцоо хөдөлмөрлж гарч ирж байгаа юм чи тий. Ер нь бол үзэгчтэй тий. Хөдөлмөрлөдөг хүн хөдөлмөрлөдгөө хүн гээл яриад сууж байна. Айгу онцгой тий. Шууд тэгж хэлж ин тэр. Гэтэ яг зүгээр ер нь бол нөгөө гол санаа нь болохоор юу гэдэг хэдий чадварлаг өгөгдөлтэй өдр байсан ч гэсэндээ илүү зүгээр ингээд бэлтгэл хийгээд ингээ явсан бол хойшоо суулгууд дөрөс. тийм суусан гэдэг юм. Хойшоо суулгүй явал илүү Мөн суусан гэдэг юм. Ядраа тий. Мөрөө жоохон суусан гэдэг юм. Харин тий. мөөгөө тийм бишээ. Мөг гэхдээ өөрөө бас тэгээд байгаа юм биш үү? Энэ тулгай мэднэ. Мөөгөө Яаж бэлтгэл гэдэг ер нь мэднэ. бас солиод төмж. Тэгээ бид Шүн мөн залгана тэмцэн янгууд. Өчнэг энийг ингэж хиймээр юм бэ чичээс унддаг. Тэ нойр мод гэдэг тест бодроо. нойрон цан гэсэн шүү дээ. Хүлгүүд байдаг жилүүдэд ч нэг бэлтгэл дээр чинь бид чинь нэг цаажиг хүлээгээл очиод тархаас өмнө очиод хүлээгээ сууж байгаа. Тэг чи юу мөөг чинь зүгээр зодлохын хаагар юм болно штэ бэлтгэл дээрээс бэлтгэлийг бас амар хин заяа. Тэгээ нөгөө нэг ингэж тоглуулт нь штэ тий. Тоглуулж 5-9-5 мав тоглож дуусаад ингээ хүмүүс ингээ болчиход ах чинь цаана нэгэнтэй нь үлдсэн нэг хэсэр нэг шахалцаал. Тэр мөрийн үзээ суухаар ёо гэж бодож байгаа. Бүр алдчихж байгаа юм чинь зүгээр ингээл жинкнээсээ яг бүр тийм налан. Тэгэл юу ч болоогүй юм шиг. Муудалцчлаа да бараг л зодтолтоор болчлоо да ухааны юм бодоол байж ангууд дуусаад хоп гээл ингээл инээгээл гар цохиол гараа авчих. Тэнгүү чи уус бэлтгэлийн ингэж хэлсэн. Тэгэл тэр зүгээр юм хийжсэн хажуурах та яг энэ шинэ тохиотч дээ наа. Зүгээр хөнгөө тоглоод баг халаа тоглож юм уу гэлж шүү. Яа гэдгсэн чи та чи ингээд одоо албаар бишээ наа чи би ингээд сурцсан гэдэг. Flex стандарт гэсэн баг тийм байгаа бох тий. Хүн хажуугаар болохоор ингээд нодор дээр Гүг. байгаа. Үгүй байхгүй. Тэр чинь нөгөө гар мараа хаших маших Байхгүй тий. Байхгүй. Бидний үед наад чи гайгүй болчих юм байна. байхгүй тий. Байлээ. Нэг ой. Болиол тоглож исэн чинь ингээд хаалтанд үсэрчээсэн чинь энд нэг юм тэглэхээр нь ингээд сэжээ тэгээд ганцаараа хаалтанд үсэрсэн чинь нөгөө манай болиолчин залуу тэгээд байхгүй ажлын үш хамбука ингээд хоёулаа хамт хаалтанд үсрүүл уг нь илүү сайн штэ тий. Намайг ягаа ингээд түлхэж ганцаараа үсрээд байгаа юм. Чи өөрөө хаалтанд үсрээд байгаа юм гэхдээ. Үсрэхгүй яах вэ? Болиол дээр чи бас би чи үш байгууллага тэмцэн дээр би чи бас үсэрдэг орчин штэ. Арай нэг атлет Тэр эмгтээс хэлдэг байсан юм шүү. Хүний тухай яриад байгаа юм. Үстэйсэйдэг нь орсон шүү. Айгуу хаацсан да тэр. Хаа штэ би чи хаана эвгүй штэ. Тэр хасын Эвдүүд дээр ингээ гараад ирж байгаа. Тийм шүү дээ. гайс хасын хөлгүүд гиснээс тэр одоо инхтэй багш дашаах хоёр ингэсэн ба штэ тий. За окей 1 жил тоглолцлоо. Тэгэд дараагийн жил мэлч гэдэг юм уу дахиад ингээчээч гэдэг юм уу тэр доторх бас нэг улсын авармаавар энтерд бол шүтээсээс тоглодог байсан штэ тий. шүү дээ. Бүх тэнцэл шүтээс. Яг тэгэхээр яг жоохон скандал энтер үүссэн үү? Багштай одоо юу гэдгийг. Би ер нь тэгтээ инхтэй багш энтерт ер нь загнуулж үзэг байгаа. Инхтэй багш чи зүгээр байхлаар хүн загнадгүй шүү дээ ер нь. Нодлог дөнгөөр чинь амар юм ярьсан шүү. Тэгээд одоо араас нь ингэж ярьж болж гин үү. Гэхдээ нөгөө сахилахгүй дээс. мөөгийн сая ингээд нөгөө шүтээс би шүтээсийн гэхээр айгүй сонин сонсогддөг юм. Гитэмс чинь бас нэг
тэр цаана тусдаа нэг ван тулсаа байгаа шүү дээ. Гитэмсийн мөгийг л гэж яриг Шүтээсийн мөгийг гэж сонсож ирсэн тохиолдол бидэрт бол нэгч байхгүй шүү дээ. Гитэмсийн мөгийн өсгөөл гэж ярьдаг өс шүү дээ. Амбуг баалаач гэдэг юм уу. Залуу үед нь. Тэгэхээр одоо миний асуух гэдэг юм одоо би бол нэг тоглолтын дээр бол өсгөөгийн хоёрыг харж ирсэн байхгүй. Тэг чин тэр 5 6 оны үед л ах. Яг л нэг оюутан цаг яг сүүлийн жил мэлэн л байсан баг. Гитэмс юу хоёр зөрдөг тоглолч илүү тоглож байгаа байхгүй. Тэгэхэд би энэ хоёрыг харж чад гайхчихсан байхгүй. Бас л тэр чинь нөгөө нэг зүрхэнд нь байгаад байна шүү дээ. Гитэмс гэдэг нь те. Энэ дээр нэг нөгөө баагаан савар юм уу тэр ч яг юуны савартай те. Аюугой хувцсан шүү дээ те. Одоо ингээл тэрийг өмсөд ирдэг гэж. Тэгэхгүй. Чи нэг Кенни Мартины тоглож ирсэн Синсенат гэдэг нэг сургууль байдаг ус тий. Тэрний загвараар хийчихсэн. Тэгэхэд яг энэ хоёрыг анх харж байхад бол бас л яа л гэж бодчихсон шүү дээ. Яг нөгөө үндсэн том сургуулиасаа тоглож байгаа мөртлөөсөө яг өөрсдийнхөө нөгөө ван тулсынхаа эсрэг тоглохгүй гэж байгаа байхгүй энэ хоёр ч. Яг шүтээс гитэмс хоёр төр тэмцэн дээр тоглоход бид хоёр гитэмсийнхаа өдөөс тоглохгүйгээд тэр буланд үзээс сууж байгаа. Тэрийг би амар тод сандаа. Яг юм чи одоо өглөөнөөс орой хүртэл гитэмс төрөл нөгөө итгэл хамт байгаа шүү дээ. Тэгээд ер нь зөндөө таарч байсан. Тэгэл уурлах үедээ уурлан тэгэл эвгүй болно. Тэгэл сүүлийн жил байсан байж магадгүй тэр. Тэр сүүлийн жилээс юм бол тэгэл бас үнсрхийг үзэл гаргаж байгаа байхгүй те. Гоё бас тийм нэг найзуудынхаа төлөөч гэдэг юм одоо те. Зүгээр ер нь зүгээр найзууд болохоор ч юм чи. Сургуулиас бас бөөнөрө тоглож үзмэр л шүү дээ. Тэгээд тоглох боломж олдохгүй. Тэгээд өдөржингөө хамт зааланд байж л байдаг. Тэгэл хичээл номд хамт явж байдаг. Тэгэл тоглох боломж байхгүй. Үгүй мөгөө гэж хэлж чадахтайгаа болцсон байна гэж бас. Төсгүүр сайхан. Тэр ер нь ямар мэдрэмж байсан яг одоо тэр чинь бас нэг багаараа гэдэг ингээд шүтээс том баг байгаа шүү дээ. Тэр чинь бол бас тийм эст. Тэгээ үсэн чи яг өөрийнх нь сургуулийн багтаага тоглох гээд тэгэнгүүт тэр залуучтай 2003 дээр чинь бараг Тиск Тимс 2 тоглосон тий. Таараагүй. Нөгөө нэг Гитэмс чинь тамиртай таарчдаг байхгүй. Тэгээд тийс болохоор дахин төмөрлөхтэй одоо нөгөө багантын ид тэр идтэй тийс таарад Гитэмс болохоор тамир хоёр зөрөөд тэгэнгүүт төмөрлөг Гитэмс хоёр хүрлийн төлөө тоглоод нөгөө хоёр нь аврын төлөө тоглож байгаа байхгүй. Гитэмстэй тийсээс тоглож хахт нь 2 3 тэмцэн таарсан. Тэгээд Гитэмсээс яг тийстэй хэд тоглосон ер нь. Гитэмсээс ер нь тоглож исэн түүх байгаа л. Бага. Сүүлийн жил тоглосон. Эхний нэг жил тоглоод тэр чинь нөө шүтээс худалдаа үйлдвэрлэлийн босоо аваргыг хожиж нэг төрүүлдэг оюутны лиг. Тэрэн дээр Гитэмсээс нэгдүгээр курсээс орсон. Тэгээ нөө шүтээс чи ганцхан хожигдолтой төрүүлж илээ шүү дээ. Тэгээ тэр хожигдлыг Гитэмс өгчсэн байхгүй. Тэгээ бас нөө багш нарын хооронд нэлээд юм болсон. Тэгээд тэрнээс ч бас дандаа шүтээс шигшээ тоглоо явуулсан. Манай Гитэмсээс чинь 2-3 авчдаг байсан. Намаа авчдаг байсан, өсгөөг авчдаг байсан. Баби сквал бухач юм ингээл солиол аваад байдаг байсан. Тэгээд сүүлийн төгсдөг жилээ бол би актив багшаасгүйгээд багшаа сүүлийн жил Гитэмстэй орч гэдэг. Тэгээд нэг тэмцээнд орч. Тэр чи ямар тэмцээн гэдэл. Нөгөө төрн яриад байдаг. Зөрдөг яадаг. Тэ. Оюутны нэр садахгүй. Тэрэн дээр орсон баг те. Тэгэхээр чин шүтээс чи баг Sharks төр чигрэл. Тэ. Яг Sharks-аараа. Баалай дээр чинь нөгөө төгсөөд Гитэмсд орсон. Тэгээ Гитэмсд орохоос өмнө 2003 онд чинь нөгөө дарханд болсон тэр тэмцээн дээр яг Гитэмсийн нөгөө шар өмсгөлтөө нөхдүүдийг харцсан. Энэ ч гоё баг гэл. Тэгэнгүүт мөгийн тэнд байгаагүй. Мөгийн болохоор тийст байсан. Тэгээ мөгийгс бусд нь ер нь бүгдээрээ Гитэмстэй тоглосон. Тэгээ Баби. Буха. Буха тийсээс тоглож илүү 2003 оных тэр чинь. Одгийн дөнгөж орж ижсэн гэж бодохгүй тэр. Тэгээд өсгөө эрхэс байсан. Энэтэйсэн. Тэгэл алж байгаа юм чи намхан давт гарна. Баби. Тэ? Жижигхэн давт гарна. Тэгэл жинхэнэ уус өндөр хүн байхгүй. Тэгээд дараа нөгөө нэг Гитэмсд ороод ирсэн чинь нөгөө нэг нөхдүүд дээр хамт хэлхийлэх болж байгаа юм. Эргэс чинь мэлхэл дээр ирсэн. Бараг тоотоо алтантай эргэсийг алдгаар бараг баярлдаг гэсэн шин. Эргэс бүр яагаад ч алдахгүй бүр арай аим шиддэг. Би бүр яаж ингэж аим шидэт юм бэ? Бүр гайхдаг гэсэн шин. Тэгээд цэвэр шидэгч. Тэгээд түг гээд ойнгууд нь баалай дээр 2 үнэлгээ алдчихлаа ш гэсэн харцаар 2 үнэлгээ ингэж харж догч мохин зөө. Сайн алдчихлаа гэж догч мохин зөө. Тэрээс бараг алдахгүй бүр яг л аим шиддэг гэсэн шин. Эргэс лидертэй сүлд те. Тий. Тэ шүрмсээ таслаа болцсон баг. Тэ.
Иргэстэй айршдагстэй. Яа. Амар. Нэг халаалтан дээр би санд юм а. Огийнхаа дээр нөгөө төрүүлдэг чинь 5 оны. Тэгсэн чинь Хичээл ингэдэг те. 3-аас хичээл. халаалтан дээр тэгсэн чинь нөгөө тоглолт эхлэх гээд байгаа шүү дээ. Тэгсэн шүүгчнэр нь ч гэсэн бас юу байгаа даахгүй. Нөгөө эрхэс нөгөө ингээл шидэл оруулаад байсан. Тэгээд сүүл рүү үзэгчт нь тоолоод нөгөө хаалф таймер тоолоо шидүүлэл байгаа байхгүй. Тэр баг 30 40 болсон баха. Тэгээ шүүгчнэр нь ч гэсэн нөгөө үзэгчд ингээд тэгээ ингээд байгаа болохоор засуулын ч нөгөө шууд тоглолтоо эхлүүлчих чадахгүй бас ингээд хүлээгээд бас үзэгчтэй хөндлөж гэдэг юм те. Тэгээ 30 40 болсон баха тэр. Амар удаан шидсэн шүү дээ. Өө шидэл ороолс. Хамгийн чамин гялгар шидэлтэй юм байла шүү дээ. Эрхэстэй. Хамгийн чамин шидэлтэй. Тэгээ өсөрн те. Өсөрж байгаа шидэлтэй. Хамгийн амар нь төв бис гэдэг байгаа шүү дээ. Тэ өсөрдөө төв бис гэдэг. Баби байг дэрийг ярьдаг байхгүй. Жамбука на эргэс чинь бүр өсөртөө амар төв бис шүү дээ. Хин энтэй ч тэгээд хоёр биений бүтц ер нь ойролцоо те. Тэ ойролцоо бий. Шилэн мэл бас эвгүй шүү дээ. Шилэн мэл би үгүй. Өсөрч иддэг хүмүүс. Одоо хаана дэ зачаа? Мобком доогоо. Монголд бол байгаа юм тийм. Ойр дөрөнд таараг юм. За Гитэмс гэж тийм гоё баг байла. Ангаах гэж бас гоё баг байла шүү дээ. Зисмэ. Одоо манай лиг тоглож ирсэнс бадарцсан хоёр байгаа нэ. Ер нь гэдэг бас ойролцоо хоёр баг шүү. Хоёулаа л хөвшлэн дөрөвт ороод байдаг. Тэ. Ямар ч том тэмцээн байсан мултарна гэж байхгүй. Тэгсэн мөртлөө медаль авахгүй заяа. Тэгэл явсараа гал яг зөрдөг дээр нэг нухуулаад хүрлийн төлөө нэг нухуулж. Бадрагийн гоё ангаахын багийн тухай нэг жоохон гоё яриач. Тэгээ бид нар нэг ийм нөгөө 2003 онд ер нь манай ангаагцсан бас түүхтэй юм билээ. Ер нь бас 90-ад оны их мэхээр бас сакс нэг сайн 80-ад оны ихээр эмгтээчүүд нь бас ус мусын бүс мусын авраг болчихсон тийм түүх байд юм билээ. Тэгээ тэр 90-ад оны их мэхийн үеийн нэг тасарсан. Тэгээ 2003 онд баахан залуучууд орж ирээд яг тийм мэдээж тэр дунд нь бас манай ах нар байсан л да. Гэхдээ яг тийм нэг айхтар өндөр төвшөнд бол гоцч нэг 4 мөрөөр орхорчноос арайж байгаа өндөр төвшин болж байгаа шүү дээ. Нэг тэгэж хожил можил нэлээ аваад тэгээ сургуульд болоос их оюутнууд ингээ үздэг те нэг тийм хэсэг болцсон. Тэгээ бид нар чинь бараг 10 дөлөө ороод ирсэн байсан байхгүй. Тэгээд манай одоо бүгдээрээ л ажлуудаа хийгээд салбартаа сайхан ажиллаж байна. Тэгээд зарим нь одоо эмнэлгийн даргамар их байна, эрүүл мэндийн сайд байна гэж бид нар ч одоо бүгдээрээ л амжилттай явж байгаа. Тэгээд энэ багийн спорт чинь хүч гэж бас байна шүү дээ тийм. Энд ажил байх чинь хүч байна. Тэгээд бид их нэгдсэн л дээ тэр нэг зарим нөгөө 4 жилээр одоо манай Наби те Германд ажиллаж амьдарч байгаа Набиг мэдэн шнэ. Наби маань одоо 4 жилээр энэ эрүүл мэндийн мэдээллийн технологийн чиглэлээр төгсөөд 5-аар манай засмын хата зоолоор гээл тэгээд магна тэ батны инхватер зүүн бэлэг тэгэл манай хата зүүн бэлэг чинь лиг төртөл очиж багууд төр бэлтгэлгээд ганц тоглож ирсэн шүү дээ бас бид нар Чинжиг байна. Тийм манай Чинзоо байна, инход байна, одоо госпитал цэргийн эмнэлгийн захирал гэл ингээ бид нар чинь 12 гуруулаа яг энэ циклд чинь явсан. Тэгээд би нөө 6 жилийнх нь ангинд би сурч исэн. Хамгийн сүүлдээр би төгссөн баг. Тийм байсан. Тэр үеийн нөгөө ангаахын надад л нөгөө үлдсэн юм фанатууд 8 өстэй. Нэг хитэн гараад тэр яг нэг тийм нэг хитэн нэг вайб нийлцээ хитэн гараад байна бүр өстэй. Сайхан хитэн гараад те. Тэд тэр дэмжин мэмжин солиорч юм. Эдний үеийн тэр залуучууд их амнигтэй тий. Тий. Одоо ч гэсэн бас хэвээр байр бидэд ч уулзсан. Бас бүүнээр тэмцээнд орох бол орчихсон ингээд л тий. Тэр чинь 45 6 насных юм болсон байна. Бидний фанатууд эйгүү цөөхүүлээр нь те нэг хитэн охин хитэн банд тэгээ яа бүр тэр заалыг дөргөж байгаа юм. Ганц тэнийг бол байнга явдаг л шүү дээ. Манай одоо ардын багш Гүродон багш маань гэдэг нэг сахалтай багш гэдэг одоо хүмүүс тэгдэг байхгүй. Манай ардын багш Гүродон гэдэг багш маань бол олон жил одоо ч сургуульд одоо профессор багшаар ажиллаж байна. Одоо ч хамтдаа тийм одоо манай тэр үе ах нар маань ч гэсэн одоо ч гэсэн хамт ингээ ойр явж байна. Тийм юм дээр чинь оюутнууд хүүхдүүд бас ингэж баярлаж өнгөрч ил явдаг юм билээ шүү дээ. Тэгэхээр юм ахмад ах нар тийм тэр юу нэг чухал нөлөөт юм шиг байна тийм үү? Ялангуяа манай саксан бөмбөгт бол тийм соёл суулгаад байна шүү дээ. Тийм 90 дараа тийм бас нэг хүндэтгэл нэг тийм байгаад байна шүү дээ. Бандан багш одоо багшилж байгаа юу? Багш шүү. Манай Зэрэг бандан багш одоо тэр үед 2003 онд бас орж ирсэн. Одоо ингээ 20 гаруй жил ажилласан. Одоо ажиллаж байна. Тэгээ одоо ангаахын шинжлэх ухааны одоо манай ангаахын сургуулийн эмэгтэй волейболын баг сүүл 2 3 жилээс өндөр амжилттай удирдаад ингээ явж байгаа.
Тэгээ манай одоо анхны багш нарын нэг даш дэлгэр багш маань тухайн техникийн эрхлэгчээр одоо сургуульд маань одоо ингээд ирсэн одоо 3 4 жил ингээд ажиллаж байна. Одоо багш нар маань тэгэл байна да. Янз. Тэр нөгөө хитэн сайхан гаруудыг одоо бэт юм болоо. Тэр чинь нэг Facebook-ээс олж авч харахаасаа тэр гой гарууд байгаа. Тэр харуул би баг таньнаа зарай марыг. Жинхэнэ алдаг байсан юм чи тэр хэд чинь те. Юу ч орилоод идэг байсан лээ. Тэд тэр цөөгүүлэн мөртлөөс их бүр илгийг аавн те бүр. Бүр саваан бүр. Тэр баг нөгөө тоглолт үзгээс бид ч нөгөө өөрснөө тоглолт болохоор нэг тоглолт нэг сонирн биш. Яг нэг тим юмнуудыг эргэн тойронд юу заалнаас ингээд гарах гээд байгаа мөртөө тэр эдийг үзгээ жоохон суудач жоохон байж жоохон хараадах гэдэг. Тэр чинь бас манай оюутны холбооч хитгэвтэй залуучууд байсан. Одоо бас энэ нөхөрлөдөг ойрын найзууд байдаг. Тэд нар чинь нэгдсэн зохион байгуулалтанд орчод бүр багш шавнар гэдэг одоо оюутны холбоо нэгтгэсгэр чи бас нэлээд л дэвшин тэрстэй. дэвшин маань ахгүй. Тэр чинь дарга нэсэн тэргүүн нэсэн. Одоо тэгэл тэгэхэр чин бүр юм цогцсон болчихсон. Ангааш зүгээр нэг хитэн тамир чи хитэн фэнүүд балиашгууд очихгүй байгаа шүү дээ. Бараг сургууль очиж байгаа юм шүү дээ. Нэг тийм зохион байгуулалтанд орцсон үе байсан л та. Анагаахгүй. Анагаахын нөгөө бэршгийн мэрчхий мантам ууз бас янз юм те. Тийм шүү дээ. Би ч нөгөө манай найз борооч анагаахын нөгөө шүдний эмчи анги. Тэгэл эдний би ч худалдаа юм анагаах юм уу гэмээр л энэ ойрхон болохоор ч зүгээр тэгэл явж идэг гэсэн шүү дээ. Одоо яг тэр үеийн анагаахын шигшээ чинь ер нь бараг анагаахын алтан үе гэж ярьж болох уу? Та хэдий үе? Гэхдээ яг бид нар нөгөө нэгэн цагт бас гарч ирсэн сайхан залуучуудтай тэг бас дажгүй тэг сайн тоглож ирсэн одоо алтан үе юм уу гэдэг одоо хэтэрхий. Хадагийн тэр. Гэхдээ одоо юу гэх юм бэ? Яг Сургуулийнхаа хамгийн топ амжилтыг үзүүлсэн бол тэгэл алтан үе үсттэй. Хүү юу? Тэгж ярьдаг юм уу? Магадгүй яг зүгээр нэг тийм тод Манай дараахан дараахан л да. Манай хүн ч жоохон Дараахан л да. Гэхдээ одоо тэгэл тэр олон хүмүүс чинь тэ амжилтын улсын авраг маргуус манайх медаль авч ирсэн үеуд байна. Тэр чинь бид нар өөрсдөө оюутны лигтээ улсын аврагад ороогүй оюутны лигдээ л ингэж амжилт гаргаж ирснийгаа алтан үе мөн ихэрч одоо бас. Биш алтан үе гэдэг чинь би бол ингэж хараад байгаа. Тэр багт байсан анагаахын шишээд байсан тоглогч нараас одоо хин хаана яаж дээшээ тоглосон бэ? Одоо улсын шишээд манай Бадрах маань олон жил тоглосон байна. Тэ 12 3 жил тоглосон байна. Одоо ингээл бодохоор чи яг тэр хүмүүсийг алтан үе гэж хэлэх гээд байхгүй. Яг байж болох. Ямар ч байсан тод одоодтай энэ одоо ашуусын спортын төвхөнд те тэгээд энэ Монгол улсынхаа бас гайгүй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилт үзүүлээд ганц нэг нь амжилт гаргасан гэвэл манай Цэрэг Ондон багш чинь бас шилдэг оюутны шилдэг сагсан бөмбөг асгалжуулагч болж исэн шүү дээ. Би бас нэг шилдэг тоглогч дээр Хэд оны MVP болооч оюутны лиг? Би ч одоо 4 он баха. 4 бах те. Тий. Би ч 2 жил тоглосон юм чи. Тэгээ 3 4 гэж тоглоод тэгэл дундуур нэлээ орцсон баг. 4 оны шилдэг дасгалжуулагч шилдэг тоглогч хоёр болж ирсэн. Тэгээ яг манайд чинь нөгөөдөл маань бид нар бас бэлтгэл өдрөө хийгээд ярил их системтэй бас их час яс идэг гэсэн. Тэгэл та нарын хувьд ч юм бол бас нөгөө яг хариуцлагатай нөгөө хүний аим яригддаг гэдэг шиг те. Яг тийм чухал учраас бид нар шиг бас нэг зөнгөртөөд нэг хаяа нэг хичээлүүдэд хэдин кредит гэсэн юм байхгүй шүү дээ те. Тулгаамлаа шиг ингээд тайшиж болохгүй. Тэгээ гэхдээ бид нарыг бол сургууль маань ч гэсэн дэмжижсэн нөгөө заал гаргаж өгөхөөс ихсүүлээл чинь баг тэгээ бид нар ч өөрсдөө баг заалны чөлөөтэй орж бэлтгэлүүд хийдэг улам амжилттай тоглолт төр төгөл 2 3 4 час орж болно чөлөөтэй орж бэлтгэлээ хийдэг гэсэн үг л дээ. Ер нь тэгээ хэдэн залуучууд нэг нэгнээ дэмжиж гарч ирээд хоорондоо хамаг юм яриад ингээд нөхөрлөнө гэдэг чинь бас амжилт гаргах нэг үндсээр болт юм лээ шүү дээ ер нь. Одоо ингээд нөгөө Гитэмсийн алтан үе гэх юм бол би бол яг энэ муви одоо бухаа өсгөө баби энэ эдийн үеийг хэлэх гээд байгаа байхгүй. Угаасаа энэ эдийн үе ч юм бол бүгдээ Борког мартцсан. Борко манай Борко Ганзог мартсан байна. Ганзоо ус тий. Ганзаа багийн Ганзаа байлгүй. Энэ капитан. Байлгүй хаа. Тэгээ Ганзоо Шинэ шарны нэр дурдсан хүмүүс ч бүгд лиг тоглосон шүү. хонд Мөгээ. Тэр шар хувцсыг таад хийлгэжсэн юм уу? Тэгсэн. Тэр санаа манаа аваад. Тийм. Гитэмсэж овц бас өөр овц байсан нэг ягаанчлаа нэг. Ягаа. Тэгвэл нэг сонио овц байсан. Тэр сахалтай өгөө гэдэг нэг дүр сургуулийн. Айрсан төгөө. Аюурсан төгөө. Тэр үн чинь тэгэл энэ дизайнер хийгээл тэгэл ерөөсөө. Одоо та нар санаж бол энэ ордонгийн хажууд нэг ховцсны Төмөр тэрээд энэ дулаахан хувцс гэдэг манай цэвлээ яриад. Тэгэхээр тэр бол төмөр төрөд исэн юм уу? Тий. Тасархаа тий. материалаа сонгоод Гялтахар тий. Шав шар өнгөтэй. Хар юутай оруулалтайс тий. Тэрийг тэгээ хоёр өөр өнгө хийж болоогүй юм уу? Надад байгаа. Бүр би аваад үлдсэн. Сүүл тий нөгөө шар хувцаа өгчлөлтөө өгшөө гэдсэн чинь багш өгөхгүйгээд хурааж аваа. сургууль өнгө чинь. Тий. Тэгэнгүүт
багш нэг ам авдаг байхгүй нөгөө. За тэгвэл TC аваргаар та хоёр төрүүлчих юм бол та хоёрт өгье гэсэн байхгүй. тавьчих шиг. Тэгвэл хоёр өөр өнгөөр хийж болоо. дуун дээр нь шууд нэг л байдаг юм уу нэг. TC аваргаар гусаад. Тэгээ тийм хувцастай өөр ямар ч их сургууль байхгүй. Угаасаа өнгө давхцсан гэдэг асуудал. Яг адилхан шар гараад игүүд энэгээр ялгачих шнэ. Шал өөр. Манай бол ядчил эргүүлж мэргүүлээ те бас ингээ хоёр өөр явчихдаг. Тэр дандаа шарга би гайхаад гэсэн. Яагаад ганцхан хэлчихсэн юм бол та. Яга ганцхан хэлсэн юм бол хоёр шарыг хийлгэчихгүй. Нэг хасын дандаа улаанаараа үзээс те. Төлөө. Цагаанаараа нэг гараад бөө шиш нөвтлөө нэг. Тий. Тэр чинь баг хоцорч хийлгэж баг араас иржсэн санагдаад. Үгүй одоо ингээд нэг бас л төмөр тэр идэв шүү Тий, тий. Ер нь төмөр дээр битүү төмөр дээр байсан тийм. нэг юм гоё асуулт байна guys. дээ. Байгаа хаа. Одоо байдаг л ах. Байгаа те. Одоогор бол TG л байлаа шүү дээ. Төмөтрээс тухайн үедээ бол тий. Тийм ээ тий. Өш нэг гоё асуулт байна. Одоо нэг юм үнэхээр яг гоё нэг тийм багийн хамтрагч нар байдэн шүү дээ. Заавал тоглолт моголт гэхээс илүү зүгээр уг хүн яг нэг тийм багийн гоё хамтрагч нар байдэн шүү дээ. Та хоёр тийм бисэн мэ. Шууд санаач орж Би ирж шууд энэ нэг хүнийг л Мадраги юу? бүх юм дээр явна. Бүх сэтгэлийг гаргана тий. Бүгдийн цуглуулна, менежийн бүх юм. Өөрөө тийм сайхан тий. Миний хувьд бол одоо яг тэр ихэр бас яахгүй байна. Өөрөө Гэтэ нөгөө би чинь энэ хэд тэг айгу нөгөө багаасаа ингээд одоо чинь бид нар баг 30 жил ингээд ойрхон ингээд баг байчих чаж. Энэ хэд чинь нөгөө багаасаа надад ингээд ментор болсон болохоор энэ хэдийг л хэлнэ. Одыгоо хэлнэ, мөгийгөө хэлнэ, сайнаагаа хэлнэ, мэрэгнийгаа хэлнэ. Нар жоохноос явсан шүү дээ бид чинь. Тэгэхээр энэ хэд маань бол миний одоо бас нэлээд ойр хүмүүс шүү дээ. За тэгэл мэдээж одоо үе үеийн бүх сагсчтайгаа л хархан гой тоглолоо. Шигшөөд тоглосон энэ олон тамирчид бол бүгдээрнтэй ингээд ад жаргалтай ямар ч харамсах юм байхгүй. Бүтэн одоо кайф авч өөрийнхөө энэ үеийг бол цаг үеийг хамтдаа жаргалтайгаар тоглосон шүү дээ. Би бол дуусгасан шүү дээ. Бүгд л одоо алтан хамтрагчд л байлаа шүү дээ. Бид нар тэ улс гээл яхаар чинь тэдний чинь хамгийн ойр байхгүй болохгүй яг нэг гэр бүл болцсон байдаг байлаа шүү дээ. Яг одоо лиг тоглож исэн багуудаас чинь яг тэр жилийн баг л бүр хамгийн гоё байсан гэж хэлвэл яг саяных шиг бүр бүгд л гэхгүй. Яг тэр оны баг өстой гоё гоё байсан шүү. За тийм байлгүй л яг. Надад бол нэг тэр жилийн халил уу яа. Тэр жилийн нэг офицерууд гэдэг баг айгу харамсчихсан. Бид нар яг дөрөвт орсон байхгүй энэ тэгээ. Тэгээд Батамаа нөгөө эсэл тасраад уг нь бид нар илүү тэр ямар медаль авч болохоор үе байсан байхгүй. Гой бүрэлдэхүүн. Тэгээд л яг нэг жоохон юм дээр тэ хажууд дөрөвт орсон. Тэр яг мэдээж одоо дөрөвт орсон чинь бас л амжилт чинь өчнөө баг л тоглож исэн. Амжилт ч гэсэн тэнд бас жоохон харамсах үйл тэнд байдаг. хэдэн он бил өдөр чинь. Офицерд очсон ч баг 12 он шүү дээ. 12 онд нөгөө Бата өдөр гэдүүлээ тэ нэг зигээд очиод. Би ч энэтэй ер нь бүх найзуудтай хамт тоглосон шүү дээ. Тэгээ халилуд чинь болохоор 8 он тий. Тийм шүү дээ. 8 он. Тэгээд яг тухайн үед болохоор нөгөө надад зүгээр яг ингээд сэтгэлд үлдсэн юм ингээд тоглоод дууссан. Манайд нэг дөрөвт орцсон. Тэгээ ингээ юм яриас уужсэн чинь Бадрагийн тэгдэг байхгүй. Гинхэн дүүнерээс юм чинь. Ер нь бол тий. Тэгэнгүүт чинь за ингээд дүүнерт авах медаль авч өгье гэж бодсон. Чадсангүй матсангүй гэл хэлдэг байхгүй. Тэгэхэд л надад шууд ингээ бодож угаасаа ингэж том сэтгэхстэй юм шүү дээ бүр ингээ те медаль авч өгье тэр гэж яриад штэ те гэхэр чи угаасаа тэгж ингэж өөртөө бүр ингэж ачаа үүрж явах хэрэгтэй юм байна ингэх хэрэгтэй юм байна гэдэг бодол зүгээр ингээ төрж ирсэн годоо надад тэгж хэлснээр бараг санахчгүй л байгаа хэл та Бидэд нөгөө байрандаа бүгдээр очсон юм шүү дээ. Тий, яг байранд тэгэл яриад суудсан шүү дээ. Яг тэгэл би тэгэхэд л за угаасаа л бүр ингээ анханасаа л зорилгоо жоохон том 17 8 жилийн өмнөхөөс айгу сайн санаж шүү. Сайн санаж шүү. Шинжлэх Шинжлэх ухаан 17 цагийн өмнөхөө. 17 цагийн өмнө 7 өдрийн өмнөхөөс санахгүй. 7 өдрийн өмнөхөө сайн санахгүй. Би одоо найз та хэдээс одоо энэ гоё асуулт асуусан дээр санаж байгаа дэр нэг юм асууч идэх үү. Оролцогчийн хувьар биш хөтлөгчийн хувьар нэг юм асууч идэх үү. Та яг энэ дээр гоё хариулт өгөөч. Миний найз ч гэсэн. За би одоо тэгээ бас нөгөө хэдийн одоо хамтрагч юм одоо гонигтой үе байгаа ч гэсэн ад жаргалтай үе зөндөө юм байна шүү дээ. Та одоо яг тэн дээр ингэ одоо жишээлбэл нэг баазар хийчдэг нэг гоё үе гэдэг шүү дээ. Тэрийг бас одоо энэ яг ингээд хувь нэг хариулаач бүгдээрээ л баазарддаг бүгдээрээ л одоо шилдэг саксны одоо гэр бүлийнхаа юм чинь
Тэ. За мөгөөс эхлэдэг. Мөгөөс одоо их амбицтай. Эхлээд эдрээс явж ирсэн дээр ах. За тэгэхээр хоёулаа ер нь одоо нэг жоохон нэг хэдхэн минут өөрсдийн. За гоё томоодос суугаад хариулна шүү. Хөрх энэ хоёр энэ гурмаа л нэг ингээд юм болдог ойлгоцсон. Нэг удаа ч гэсэн хэдхэн минут 50 байх чи. За Баазар мастер Баазар ч одоо цэвлээ маань одоо хэлье. 2005 оны яг залуучтай ус аваргаар зөрдөг дээр шүтээстэй. Одгийн бүгд л яж байгаа штэ. Ойлгохоос бус нь яж байгаа байхгүй. Тэгээ маах чи яг нэг 2 секунд дутуу. 3 секунд дутуу байсан юм. Манайх Нөгөө багшийн нөгөө аваадаа муу юу чин гэдэг үү? Юу ч юм. тэгээд манайх 2 оноо дутуу байж байгаа штэ. Тэгээ манад бөмбөг доороос орно. Баялаг доороос оруулж. Уулын зурж гарсан юм шал өрөм зураа гаргасан байгаа штэ. Над дээр ирмэрнэ гээгүй. Тэгсэн чинь нөгөөдг нь явахгүй байсараа би яг тэр болкогийн шидэд байгаа 45 дээр зогсож идэг байхгүй. Тэгсэн чинь баялаг явах гэдэг. Угаас нэг 5 секунд л хураагдах гэдэг ирэхээр ч угаасаа өссөн үсэг бол ирнэ штэ. Аваад яг ингээл хөөрөл явж явах угаасаа орчих юм биш үстэй гэж бодож исэн чинь л юунд чөрөхгүй зүгээр яг тор сар гэл нэг ордны нэг зузаан тор гэдэг хэвээр байхгүй. Сар гэл ирэгдэх байхгүй. Итгэдэггүй мэлс түн чинь яг тэр чухалд яг зөрдөг тоглолтын дээр те. Тэгэл нөгөө мангарууд чинь баярлаа гүйж яхад зөрөөд шүтээс таймгүй мөртлөөсөө аваад савхад тон гэд хүзүүн дээр нь яг ингээ гарсан. Тэр хин савсан гэдэг. Төмкөөс бишээ. Одгийн савлуу хинээс савлуу гүнсээс савдаг лөө. Унтсан бол яа. Бид нар хоёулаа чиг гүйж байгаа шүү дээ. Баярлж гүйж байгаа шууд. Тэр чинь нөгөө түрүүний нөгөө мөөгөө хилдэг шиг нөгөө юунд ингээ орчт юм л хүн чинь. Яг ингээд нөгөө орчин байхгүй шууд ингээ орчин тасарч пүнх гэдэг амар болтогтой ер нь манай ордны тэ. Йоо тэр үеийн нэрээс яг энэ хэрэгтэй юм байна тэ нэрэ. Одоо ч гайгүй юм шиг байна. Яг тэгэд бол яг тийм мэдрэмж үл яг тэгж бүр ерөөсөө яг ингээд зөвхөн ингээл уртгаал хартдаг бол. Тэр бол бас л тэгэл өөрт бол өөрийг нь дээшлүүлэх тэ дивжүүлэх өөрөөрөө бахархах тэгэл. Тэгэл яг тийм баазар хийжингүү чинь бас нэг шат бас ингээд жоох ахаад эхэлж байгаа хөтэй нөгөө доторх нь энэ доторх чинь. Харин яг тийм бах. За манай Баазар ваяа очтой штэ. ваяа гэж таах. Баазар ваяа ортол нь ингэнэ гэдэг штэ араас нь. Тэгэхэд нэг яг тэр нэг шидлээс те. Тэр аим Тэрийг ширэг ёо. Сонирхч чинь тэр чинь Pepsi л гэлөө. Тийм баха. Нэг дээдлийн 2 тамирчин болно гэд. Тэр төрөө манай дээр аваад орохгүй юу? Legacy Legacy гэд. Тэгэл ороод тэр чинь өнөө эсрэг 58 төрсэн байгаа. Соёмбо моёмбо. Тэр соёмбо энэ. Тэгээ манайх бүр хожигдож явж байгаа. Тэгээд бариад нэг 2 оноо дотоо. Тэгэд талбай дээрээс гарахтаа тэгж ярьсан тайм аваа. За төрөө ороод задлаад манай ангаа шүү дээ. Ангаа гэдэг шиддэг. Ангаараа өгөөд ангаа тэрийг аваад шиднэ гэсэн төлөвлөтэй. Тэгэл төрөө дараад ороод нөгөө чигээл ноход дарж байгаа шилэн төрөө дарж байгаа шүү дээ. Тэгсэн төрөө суллаа. Төрөө тэгж явах угсаа. За нэг хамгаалаад бөмбөгийг аваад буцаагаад автлахдаа 3 шидэд хожоо дуусгах мосны өөрөө тэгээ яриа гарч байгаа байхгүй. Биш дотор одоо ангаа шиддэг юм чинь ингээд за хамгаалж хамгаалаад байж гэж тал. Тэгэл төрөө дайрж ороод ангаараа задлаж ангаа нүг дагаж оржоод 3 дотор зогсчиход байх. 3 дотогш орсон. Тэгээд би алхам урагшлаа авсан. Тэгээ би дотор тэгж бодсоогүй. Биш ангаа 3-аас гэж хэлсэн чинь дотроо бодож байгаа. Хоб моб гэж хэлээгөө. Уус шидэлтгүйгээ мэдчихээн. Тэгсэн чинь ангаа өөрөө ч мэдсэн тэгэл над руу өгөөд бид л юм ч бодог аваад шидсэж орчиж байгаа байхгүй. Яг гараас нь бөмбөг гараад дааг гал цаг нь дуграал бөмбөг тооронд. Тэгээ би ч нөгөө яг тэрийг нөгөө альтуусын зааланд үзээ суужсан болохоор тэрнээс хойш таар гараад баазар ваяа. Баазар ваяагаар юу байна гээл. Тэгэхэд бас гоё тэ тэр Түрүү айгуу дураараа. 2 оноогоор хожигдчихээ. Өнийг хамгаалаа буцаага 3-аас хийгээ тэгээ дуусгах цаг маг сонгохгүй. Тэр гэж мэгээ зөө. Айгуу дураараа юм ярьж байгаад яг 3-аас ಈಗ хожигдчихэж байгаа юм чинь. Илгийг авна шүү дээ. За манай Миний бодлороо нөгөө юу юм бэ л да. 90 байхад нэг юу яжсэн шүү дээ. Joiner-тэй байх жилд. Нэг Joiner-ийн дамжуулалтаар нэг баазар хийжсэн тэр л юм байна. Юу болохоор зөвөр ингээ Бадрагийн нэг юм ярмаар санагдаад байхгүй. Нөгөө юутэй Бадрагийн SPL-тэйсэн. Би болохоор Rix-тэйсэн. Тэгээ нэг цуурлын Rix-ийг баазарсан тэ нэр. Цуурлын ихний тоглолт байхгүй тэр чинь. Тэрийг маах авцсан байсан бол яг ер нь улсаар дээр ирсэн тэ. Цуврал яг нэг тэгдэг штэ нэг юм авчих хоёлоо алдчихаар
Яг ингээ алдчихна хяналтаас гараа авчдаг те. Тэгэхэд эхний тоглолт мааг зүгээр ханган мавж явж хагаад төгсгөлтөн за би бодож байсан аахгүй. За Бадраг хэлвшүүл хинч байсан яах вэ гэж бодож исэн чи яг бүр яг бодол уншсан юм шиг Бадрагийг гарч ирж 3-аас хийгээд тэгээ очиж байхгүй. Тэгээ 4-2-оор дуусчих гэж цуурлана. Тэгээгүй байсан бол баг гэхэд 7 тоглолт гарахаар байгаа байхгүй тий. Тэгж яах өөрийнхөө яриад байна уу? Минийхийг яриад. Чиний бааз өөрийнхөө чинь харин сонсох гэдэг байхгүй. Чиний баазрыг би болохоор нөгөө нэг тэр хин Жойнертойс одоо 99-ээс цэвлэн байна танд. Тэр бас плей-офф үгүй. Үгүй тэр плей-офф тойрын тоглолт байсан хаа. Тэрэн дээр 17 тоглолт шилээ. Аа 99. Манай ярьж аврагын төлөө 99-ийг гарсан баха тий. Ширчин. Олж хийх талтай 99 тийм байсан үгүй. хан талд 99. Тийм байсан тий. Тийм. 12 он баг шүү тий. 13 он баг. 14 юм. 13 цайлгаа. Нөгөө Жойнер чинь жоохон амиа байсан шүү дээ. Тэгээд за энэ баг өгөхгүй бах дөө гэж бодоо зогсчихсон байхгүй. Энэ баг өгөхгүй дээ ухааны юм бодоо өөрөө шийдэндээ ухааны юм бодоо баг тоглооны самбар руу орох уу байх уу ухааны юм бодсон зогсчихсон чинь нүүх чи гинт юм болсон юм. Учиргүй над руу дамжуулдаггүй юу. Тэгэнгүүт навааж авснаа шийдсэн чинь нөгөөх нь ороод очиж байгаа. Би тэр манай нэг эмч одоо болцоо одоо эмч хийж байгаа энэ интермед эмгтээчүүд эмч цэдэн даш гэдэг найз юм аа. Төрсөд манай хэдэн найзууд надад намайг үрдэж байгаа байхгүй тэд нар ч бас тэн дээр яг баазарж ирсэн яг тэр санагдчих. Тэр яг чиний яриад байгаа ч яг тэр байхгүй. Яг санагдчих. Тэр цоврлоо. Тий. За мөнх хоёр. Мастер маань одоо санахгүй нөө яг зөндөө л оруулж ирсэн. зөндөл оруулж ирсэн. Чи бол эвгүй. Тэргээд яг бүгдийг нь санахгүй. Гэтэ угаасаа нөгөө нэг юм жоох шөнийг нэг жоох хэрглэж шүү дээ. Энэ 20 жил 30 жил. Гэхдээ яг энэнийг нэг жоох хэрглэж байгаа. Ороод ирчих чинь билүү те. Тий. нэрээс те мөөг шиг өндөртөө тэгсэн мөртлөө ингээд дээр мээрээсээ шиддэг. Тэгээ 3-аас амар ховтой шиддэг. Хов өндөр шүү дээ, те. Хамгаалахаар бас жоохон онцгүй. Тэгж ингээд өрсөлдөгч талаас харах юм бол жоохон онцгүй. За баярлалаа таад бас тий. Жохон боломж жоохон ч гэсэн ингээ амарсан байх гэж бодож байна. Баярлалаа Бадрах та. Амраалаа. Нэрээ Багшны ухааны юу ядч те. Номер мөөг чинь шаст. Хасад би 21 номерт. Номерын мотог очир мочир гэж байна уу? Баярлаа. Би чинь хастаа 25 тааш тоглож ирсэн. 5 ер нь 5-тай голдоо тоглолцсон л доо. 5 номер тэгээд ер нь л дуртай тоо байсан. Тэгээд пүүж ах маань нөгөө 5 номертой шигшээ тоглодог байсан. Тэгээд нөгөө шалгуултанд ороод бас нөгөө шинэхэн үед пүүж ах маань шигшээгээс одоо буугаад би 5 номертой тоглох боломж дээрээс олдоод тэгээд тэр нь ч одоо бас миний дуртай тоо байсан. Тэгээд өргөжлөлөөр нь яасан л да. Он зурдаг болохоор ер нь яг 5-ын тоо дуртай. Өө нэг тийм мэдгүй бах уу. Ой ороочж байгаа маа. Зүгээрс тийм гарын 5 хурам тий. Тэгэл бас юм. 5 дөрөв хүмүүс тэгээд те. Бэж болно шүү дээ мөн. Минийх ч яг анх нөө Дионси арслангууд тоглоход 21 номер олж ирсэн. Тэгэл тэрийг асуулгууд руу авч орвол тэгээ тоглосон. Ер нь бол өөрөө оюутан тогт бол би 9 номерт тоглосон. Тийм. Залуучууд дээр бас шигшмэг Яг тэрийг асуух гэдагхгүй би. Жижиг шажиг бол 9 лиг дээр 21 байсан гэсэн үг. Тий. Тэгээ лиг дээр 21. Одлоо шигшээд 9 байсан мэт. Гүү лөө. Шигшэг ихчтэй одоо зураг бас нэр бас 9 баг тий. Тэг санаадах юм. 9 номер. А биш 14 номер. Хөөхөн дургаагүй гарч шидэд байгаа бичлэг явуулж. Тий 14. Шарах энтертэй өгөөд. Манай хоёрын чи анхны авраг хэд хэдэн оноод цугтаа байсан билүү үгүй лөө. Тэр цогтой байгаагүй. Тэр мэдрэмж юу нь ямар байсан? Тэр чи одоо манайс үед бол лигд орохыг бөөн хүслэн байж байгаа шүү дээ. Тэнгүүтээ бүр аврагын төлөө пенальт гараад ирсэн. Тэгсэн авраг авж ийн энэ төр ихээр чи. Тэгээд аврагаа медаль зүүж байгаа энэ төр. Тэгээ уйлж энэ төр. Шүгэлдэ гурж байгаа. Өөнөө өтрөө хувьд бол тэн чи уйлж мэлсэн нэг амар зураг бүр тэр чин Гингэн дэлхийн бүр амар том уралдаанд яваад тэргүүмээр авсан мэл шүү дээ. Тийм үү. Хоёр бол асарсан тий. Тэгэхээр Жилийн дараа авсан. Хэдэн жилийн дараа авсан. тэр чи 18 он билүү? Пөө. 18 он. Надаас асууж энэ төр өдөөрөө. 18 билүү? Тэг анхны мэдээж одоо манай бурхан болооч одоо манай Тэнгэрийн орноос биднийг бас харж байгаа найз маань байгаа шүү даваач байгаа. Би зөв анхны авраг нь бол тэр бас тэрний өмнөх жил нь авцсан байсан. Тэгээд мэрэгэн давааж өдөр маань хамт аваад тэгээд тэр аврагынхаа Монголын лигийн аврагч ингээд болчт юм байна гэд яг ингээд хажуудаа ингээд зогссон бид нар яриа байж байгаа. Тэр үе их гой санагдсан. Их одоо баярлцгаасан тэнд бүр одоо нөгөө мөрөөдөл яг ингээд чин сэтгэлээс ингээд
хөдөлмөрлсөн хүмүүст биелэлээ болж байгаа ингээд харах ялангуяа тэр найзгаа одоо дулсан санахад үнэхээр гоё найз нь баярлалаа гэл ингээл хоорондоо ингээл тэрэлжсэн. Яг тодхон санагдсан бас энэ одоо найзгаа бас дулсах нь зүг хэрэг гэж бодож байна. Тэгээд ч одоо их ойр байсан дөө бид чинь их ойр байсан. Гоё найзалж ирсэн. Тийм үү. Тэр их сайхан санагдчихэв. Минийх төр бол 10 оных төр авраа авч байсан шүү дээ. Тэгээ би яг нэг гадаад сурж байгаад сургуулаа төгсчөөд ирээд тоогсон. Энэ багт чинь ууга болдоо гэл лидерүүд бүгд байсан шүү. Тэгэл хичээж бэлтгэл хийсээр бол лиг дуусгад л аварга аваад дуусгад бол тэр бол хамгийн гоё мөчлөөс. Тэр чинь угсаа хүмүүс яг нэг бүх юм гэл болдог шүү. Тэр ч бас тэгээд олон ч яасан тий. Би ч баг 30 кг. Би ч айгу санаа зовдод гэсэн. Би ч нөгөө эмч болцсон байсан. Тэгэл нөгөө чинь жоохноос бас эн чинь зүрхнээс нэг жоохондоос өвдөжсэн тий. Тэгээд их нэрсэдэд хэвтэж яхад би чи очиж эргэж мэрэгжсэн. Тийм болохоор чинь тэгээд 120 30 хэлээс хасна гэдэг чинь амар богинохцод хасж байгаа байхгүй. Тэгээд яана энэ маань ингэхэд гайгүй үзүүлдэггүй асуудалгүй гэх. Найрамдал дээр нөгөө асуулгүй юм кросс нь гүйдэг байхгүй. Араас нь дагаагүй хөл өвдөд өвлөө. Тэгж өвдөлттэй байсан. Айгүй олон килограмм хасцсан. Маш хичээсэн. Гэхдээ тамирчин бол тийм л хэвтэй бэл. Тэр чинь бас богино хугацаанд 30 3 сарын дотор 30 ил амар хассан. тоглоом шүү. Сэлэдэ тий. Тэгээ одоо нэмэлт хэрэгэлдэг л байсан баг та бодвол. Тэгэл хоол ундаараа л авах гал явж. Тухайн чинь бас гайгүй. Ер нь бол байсан байхгүй тий. 2000-ад оны үед бол баг хоолтой холгүй л тоглодог байсан. Тэр үл хэрэгэлдэг байсан шүү. Тэр нэг оройн нэг хоол гэртээ идүүл Карант кола госч. Карантаа улсын үйл их юм байсан шүү. Гүтэн заал гүтэн ус шүү дээ. Тийм. Чи яриад л нөө витамин С-тэй ус уугаад исэн гэж. Баш шүү дээ. Наа чи амар юм яриад. Гэхдээ тэр чинь бас спортчлоо авах тийм үстэй аптек орсноо 150 ч илүү хэдүүлээ витамин С авангуудаа мультивитамины саунд хийгээл халуус буцсуус ичээд сэгсэрж байгаа л гоё амт оруулаад болж байгаа тэр чинь. Би одоо цэвлэдэг холбоотой нэг юм ярьчих шүү. Одоо яа нэг төсрүүлгийг жоохон баллаад байна гайгүй юу. Үгүй шүү дээ яасан гоё л шүү дээ. Бид нар нөгөө 2014 онд ингээ амжилт гаргах чинь ер нь ингээл энэ 2005 оноос эхэлж байгаа гэж би ойлгож байгаа байхгүй. Тэгээл нөгөө суурийг сайжруулаад бэлтгэл улам их болоод ингээд яваад 6 онд очиод хожоод л те 10 онд бас хожил аваад л тэгээ 12 онд 13 онд л нөгөө Европоор явдаг чинь 12 онд те 12 онд бид нар нөгөө Европоор бас яг энэ 14 оны шгшээгээр чинь 70 80 90% нь явцсан шүү дээ те тэгээд бид нар чинь тэнд очиход чинь манай цэвлэг Голландд хүлээж аваад тэнд бас 2 3 гоё багуудтай тоглоод те бид нар тэгээд 3 4 орноор бид нар чинь тойрч тоглосон шүү дээ. Бараг 6 8 тоглолт. Тэр чинь бас маш их энэ одоо улсынхаа саксыг сурталчлах гол бэлтгэлийн нэг хэсэг өөр газар. Тэгээ Европ тэгээ тийм том школтой газар. Одоо тэгэхэд яг одоо бол Европын яг л бүх школ одоо Монгол улсад хэрэгжиж шүү дээ. Бараг бүх багууд тийм болж байна. Бүх багууд удирдлага тэгээ Европ тасгалж байгаа зүйл зөв юм байна. Дэлхийн сакс ч гэсэн ер нь Европ бол арай өөр өнгөлж шүү дээ. Тэгэхээр тэр үеийг бас мэдрүүлсэн шүү. Тэгээ бид нар ч арай өөр бас бодолтой л байлаа ш. Бүгдийн задлал Аз маягийн те нэг ер нь Солонгос маягийн тийм тоглолттой байсан. Тэрийг ингээд эвдэж бас төв рүү ингээд дарамт өгж өндөр хүмүүсийг одоо ингэж те доош нь ингээд л болгож байгаа л задалдаг. Тэрнээсээ оролт хийдэг, дээш явдаг тийм л болсон. Тэгээд би бол цэвдэд энэ зохион байгуулах үйл ажиллагаанд бол манай цэвдэд цэвэр бүтэн одоо хэдэн найзтайгаа Голландыг ингээд бүтэн дааж аваад бид нарыг бэлтгэл зургуултыг хангаж маш их баярлж авдаг шүү дээ. 3 он л үед дааж те. Тэглээ 3 оноод Амстердам, Роттердам гээд үзээд тэгээд нэг юм нэг гоё газар авч бидний ч бас амраагаад тэгээд 3 оны дотор чинь бүх юм айгуу гоё хийгээл ингээл бүх юм эерэг болоод гоё зохион байгуулалт тэгэл цаашаа явсан те. Тэрийг бас их дурсан санахад сайхан байна. Шигшээ гэж маань 80% тэнд явж байгаа юм шиг. Тийм шүү дээ. Тэр чинь бас ирээд л үргэлжлээл тэгэл 14 онд явчих. Манай ч орон шишээ давж догдлоо л энэ ч. Гүйл чи бид нар чинь олон жил хараагүй бас бид зар баг уйсан те. Хүний газар байгаа. Бид чинь битээр бол тэнд яг нэг гар баг уйсан шүү дээ. Гоё. Тэгвэхөө чи очиод баг хэдэн жил болчихсон юм. 3 жил болсон. Тэгэхээр чи шигшээ ирнэ гэхэлэр чи бас дотор сонирм болно шүү. Ирнэ бүр өөрөө нөгөө ирүүлж байгаа байхгүй тас зэбдэд яг тэрнгөөр явуулаад тэгэд их тэнд байсан залуучууд их сэтгэл гаргаж бид нарыг цэвлээ маань бас тэнд одоо нөгөө үедээ сайхан менежер хийж тэр их нөлөөсөн шүү тэгж боддоо шүү найз нь бас баярлалаа ямар олон жилийн дараа хэлж байна. Гэхдээ одоо тэрнээс хойш ч ирлээ л гэсэн тэгээд бас их уулзах чадахгүй одоо энэ цэнхэр дэлгэц сошиал хөгжиж ижил уулзсан шүү дээ. Тэр нэг 3 хоног гоё дурсамжтай тийм дурсамжтай тэгээ чигээс нөгөө
хотоос зайдуу яг далайн эргийн хажуудалд байдаг том амралтын газар байхгүй юу? Дотроо одоо Явуулын цирк мэрк парк марк гэхэд манай парк шиг тийм тоглоомтой усан парктай тэгэл ерөөсө бүх юмтайгаа тийм газар байхгүй яг далайн эрэг дээр байдаг цогц амралтын газар байхгүй. Тэгээд энэ нэтэйгээ манай одоо найзуудаас үзчихээвэл те тэр хэд ч яг бүгдээрээ мөнгө цуглуулж за Монголоос ирж байгаа хэдийгээ гоё хэдэл үе хүлээж авъя гээд тэгээд тэнцээ бүх юмэн зөксүүлээд тэгээ монголчуудаа хүлээж авсан. Найзуудаас баярлаа. Сэтгэл шүү. Баярлалаа. Угаас хаач авсан манай монголчууд бол ихгүй. Тэгээд над тэр үеийн яг тэр хэсэг тод санагддаг шүү дээ. Гоё байсан шүү. Манайхан бүгд л баярлал явсан л да. Тэгээд бүгд л хилдэг л бах те. Тий. За нулимсаа арчиж. Ойлгох шүү. Биш иймэрхүү нэвтрүүлэгт ороод ингээд жоохон юм ярихаар аймаа дэвсээ. хэцүү болдог болчихжээ те. Яна насны их штэ насны их шүү. Аргагүй 40 гараа явчихлаа. За Раймбук явах гэдэг юм уу? За тэгье. Уцаа гарч ирэл Раймбо яагаад. Райм явчих. Би ингээд утас хамаагүй бариад иж болт юм болов уу? Бас юм явд юм байна. Аа байна. Үзсэн гэдээсэн. Тэгтээ тэнийг би үзсэн л зүгээр ингээд хэлж байгаа юм болов гэж бодоод байсан баг. Энэ утсан дээрээс л харна штэ. Эхлээ бичиж угаад. Шууд сэтгэлээс ингээд шууд зориулаад яач болдгоо юм. Зориулал бичиж чижээ. За, Батрагигаас эхэлнэ. Харжаагийн нутгийн айхтар хүн шүү дээ эдмэрсэн. Да ой. Энийг өнгөрөөгөө тэгээд. За авахд бэлдээ шүү. Харин одоо гоё аав шүү. Тийм. За ингэж байгаа. Ганган дамжуулалт, чамин хууралт, шигшээгийн холбогч Бадраги гал нь асуул мөддөө унтрахгүй айдгаа та нар ардаа хий. Хийсэн бүхэн өмнөөс нь ярина холбогчийн стандартыг тогтоосон. Хизээч хариуцлагаас зугтаж үзээгүй чанарын хэмжүүрийг цогцлоосон. Гэж угаамаа. Баярлалаа. Цогцлоосон. Стандарт Болтроо юм шүү. Тийм. Би өөрөө толгой яг орж ирсэн шүү. Авалт маавалт янз юм биш. За мөг шидэлтийн өв тэмцэх чадвараараа саксны гэрүүлийн ноён нуруу шахалзаад барна гэж андуурва тэгж бодвол нүд хуруу. Шалан дээр гიშгсэн л бол тэмцгийн үнэн бүхнээ дайшлан хожил руу шазгар тоглолтоор бүгдийг гисгэн эсрэг тоглож байгаа нь тэдний буруу. Буруултаа угаасаа мөн юу. Баярлалаа. Тийм буруу штэ яаж штэ. Баярлалаа нэрээ. Арабчаг бас амар шүү тий. Арабчаг нутгч бүгд. Райм бук гэдэг тахтал хүмүүс энэ нөгөө шүлэг л гэдэг байгаа. Шүлэг биш райм бук шүү тий. Дөрөв мөрд шүлэг л гэдэг байгаа. Энэ шандад ер нь нэг энэ юм уянгийн алилтгт хүмүүс маш олон байдаг. Саран хөхөө театрт ажиллаж үзээгүй хүмүүс баг байдаггүй гэсэн манай энэ тэр амар шүү дээ. Би чинь тэр театрт гарч ирсэн тий. Тэгэхгүй байх. Гиснээс өө нэр нэг юм хэлгээ марчиж нөгөө түрүүчийн дугаар дээр одгийн дөнгөөр пак огш бахан ярьжсэн чи доор нэг нөхөр одоо пак огш хаана байдгийг гэсэн чинь нас орсон гэж бичсэн байл. Тэр мэр арай шүү. Жохон бодтой явмаар байна ой. Пак огшдаа сая. Пак огш сүүлийн мэдээлэл хэлсэн. Тийм. Сургууль дээр хэлчихээ. Багш маань бол яг хэвээрээ. Тэгэд Солонгос руу ер нь 14-өөс 18 насны 17 насны хүүхдүүдийн хуучууд нэг юм сургалтууд руу ингээ авч яваад Монголоо шалгаруулад ингээ Солонгос сургаж байгаа. Одоо бол нэг 2-3 хүүхэд очиод сурцсан еврога их сургуулиуд руу орцсон байгаа. Бэнлээ. Одоо энэ улам үргэлжлээд ингээ явахаар одоо манай хэд явдаг л байсан шүү дээ. Тэр яг энэ шугам маань улам гоё болцсон. Тэгээд тий айгүй гоё болцсон. Тэгээд одоо энэ өсвөрийн биш одоо эдгчүүд ингээ 15 6 настай хүүхдүүдийг очиж 3 сараар саксны сургалтандаа самруулж байгаа юм билээ. Тэгээ энэ бас их гоё гоё ярьж байгаа багш өргөжлүүлж хийгээд энийг улам их дэлгэрүүлээд Солонгосын тэгээ Аздаас тамирчин бэлтгэээс гадна Монголдо тус болохоос гадна Солонгосын лигд бас ингэ тоглуулж тэгээ бас ингэ мэрэгжилтэй болгох энэ ажил нь улам л гоё өргөжөөд их гоё явж байгаа. Манай хоёр нөө санаж байгаа бол 30 жилийн юугаар All Star-ын үеэр гуруулаа нэг явж байгаа Сэтахаас нэг яриа авчихсан шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг одоо шинэ төрөн гарч байгаа ямар хүүхдтэй вэ гэхэд нөгөө Балагийн дүүг онцолж ирсэн шүү дээ. Тэр чинь бохгүй. Тэр чинь тэр пак огш юу явчихад ирсэн байхгүй. Одоо дахиад явах юм. Тэгээ бүр тэр чинь одоо тэндээ баг сурж мурхаа. Тэгвэл их сургууль руу орсон 3 хүүхдтэй нэг баха. Тий. Тэр чинь ер нь бол сайн нөгөө нэг шанад болдог Slam Dunk төрүүлээд идэг. Нуруу нь 2 м орчим гэж байна уу та? Тий, энжиг ах. 2 м орчим тийм үү? Арай өрхгүй. Арай өрхгүй. 95-6-аас дээш хүүхдүүд очсон дээшээс орч яаж. Одоо нэг хүүхдүүд гэснээс лигийг ер нь хэр үзэж манай ер нь бол мөгийн бол сайн үзэж байгаа. Манай Бадрагийн бол зургатаар л ер нь үзэж байгаа бах тий. Өш нэг амар юм хэлгүү гэдэг. Бадраг гэж ой. Энэ хоб болох вэ? Энэ юу ч яриана орж үзээгүйгээ дах юм. Энэ хүн чи би нэр одоо өөрөөсөө чаргаж хичээд байгаа ш. Одоо тэгээд
хүүхдүүд үзүүлэхгүй л одоо би ч одоо хаач явсан хинч мэдэхгүй болоод шүү дээ. Одоо хүүхдүүд авч очиж үзүүлэн дээ. Тийм шүү дээ. Эхнэр хүүхдүүд бүгдийг аваад очиж. Одооны ер нь залуучуудаас хэнийг харж яана ер нь? Би нөгөө зовлон нэгтэй гэдэг шиг холбогч 2 номер 2-ыг их хараад байгаа. Тэгээ би энэ асуулгуудын Барселона гэдэг энэ залууг харж байна. Тэгээд төвийн байрлалд энэ аз хоёрыг харж байна. За тэгээд энэ холбогч нь хүүхдүүд байна. Дайрахын хүү гэд байна. Тэ ер нь их гоё авест хүүхдүүд байна. Эдгээр гоё улам гоё болчихвол тэ. Одоо энэ хэнийг болор эрдэнэ дүүгээ их харж байна. Бас мундаг шүү дээ. Ер нь бас өөрийнх нь байгаа, өөрийгөө хурцлж байгаа тэ. Ер нь өөрийгөө илтгэж байгаа байдал бол яг тамирчин хүн байх тэ. Тэгвэл тэрийг ингээд нэг хөөх эвтэйхэн бөөрөнхийлгүйгээр нэг эвтэйхэн гаргаад тэр их таалагдсан байхгүй. Ийм дүүнер байна. Ер нь бол их гоё үнэн байгаа даа тий. Яг нэг бодлоо хэлбэр мэлбэр хөөхгүй яг л байгаагаараа. Тэгэхгүй бол хэцүү шүү дээ угаасаа тий. Тэгээд өө би ийм гэд явах тийм боломж байхгүй шүү дээ. Гэлс гарч ирнэ. Тэгэл тухайн цаг хугацаа чинь тэр хэмжигдэж явах тий. Гараал ирэх хэрэгтэй шүү дээ. Мөгийн хувьд. Манай хувьд бол хасан үлгүүдээсээ харж байгаа. Энэ Барсуултыг харж байгаа. Бас ямар хурдан гараад ирвэ тий. Маш хурдан гарч ирж байна. Тэгээд яг нэг төрөний хэлснээр скиллүүдээ жилд нэг 2-3 нэмээл тий. Одоо нас байгаа юм чинь тэгээд нэг 4-5 жилийн дараа бүр гоё дийлэхгүй гоё явдан гарч ирсэн. Энэ жил дахиад нэг уучлаарай нэмээд хэлчихээн. Анх удаа энэ одоо нэг фэн нэм шиг энэ болдоо ууга цоожо тоо мэдрэг хардаг болчиход байгаа. Энэ хэдийг харахаар үнэ гоё санагдаад. Бүр яалтчгүй юу ч ярина очиж үзэх нэг хэсэг болоод байна. Одоо очихгүй ерөөс болохгүй. Бас нэг хэсэг. Яа цөөрөөд шүү те. Одоо тэгэл баг байхгүй доош. Цастуулын цагаан барсан. Ивент-тгч Sprite. It happens. Stay cool. Ивент-тгч агаарын шимийг айл бүрт. Цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia. Ивент-тгч оюуныг гэрэлтүүлэн. Дидиш. Хамтран ажиллагч Leaning брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia. Hit happens stay cool үрээтэй. Sprite брэнд маань ивент тэгж байна. 19 дахь дугаарыг. За мөн хайртай бүхнээ хамгаал цэвэр хүчил төрөгч Oxygen Mongolia ивент тэгж байна. За тэгээд оюуныг гэрэлтүүлэн дидиш. Мөн хамтран ажиллагчаар Leaning брендийн цорын ганц албан ёсны дистрибьютор Leader Sporting Mongolia ажиллаж байна. Өшөө олон бодороо. Хурцаа. Могоо шир. Гиснээс Өнөөдөр дидиш өнөөдрөөс манай дээр орж ин тэ ивент итгэжээр. Тэгээд дидиш өөр дээр нэг юм спортын цогтой болж байгаа юм байна. Бас уу. Тийм 607 гэдэг цог. Тэгээд тэрэн дээр ер нь спортын цогуудыг төвлөрүүлээд өөрсдийнхөө контентод өөр явах юм шиг байлаа. Тэгээд юу дээр бас тэр цугаа үзэхийн тулд супер багцаа итгэжүүлээд тэгэх юм бол 600 дагалдах сувг юм тий. Ороод ирэх юм бэл. Тэг хүмүүсээ итгэвтэй итгэжүүлээд үзээрэй. Дидиш. За манай хоёрын хувьд тэгээд одоо архаг одоо олон жил тоглолцсон одоо манай дэв чинь бол нэлээд бас ахмад тоглогч нар руу бас явж штэ тий. Тэгэхээр одоо хүүхд залуучууд одоо нэг лиг тоглож байгаа дөнгөж гарч ирж байгаа залуучууд гоё зөвлөгөө байна. Орох гэж байгаа ч гэдэг юм. Тийм, орох гэж байгаа ч гэдэг юм. Дөнгөж альсгүүл хөл тавьчихсан рукинер ч гэдэг юм уу. Яг орохгоо явж байгаа 9 10 дугаар ангийн хүүхдүүд ч гэдэг юм да. Одоо биш 9 11 12 ч гэдэг юм уу. Өстой янз ярина манай. Үгүй за би Багш үндэ. багш нас явах тэ тэгээ сакс нэг олон жил тоглоод ирэхээр бэртэл тэ тэгээд энэ өвдөлт жижиг одоо энэ зүйлүүд чинь өөрийн одоо хувийн зохион байгуулалт шууд холбоотой юм шиг надад санагддаг. Би өөрөө энэ олон найзуудтайгаа гэмтэл бэртэл аваад тэрнээс болоод нэг карьер нь уруудаа хойш байгаа ингээд татчихсан зөндөл олон зүйлүүд мэдэх учраас бүх залуучтай хамтдаа маш сайн одоо өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Өөрийгөө бэлтгэхийн тулд үлэн ерөөсөө явчихгүй байх хэрэгтэй. Нэгд хөлс гарч л байгавал ямар нэгэн байдлаар танд эрдэс бодис амин дэм дутагдж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр хамгийн гол нь хоол хүнсийн нойр гэдэг бол маш чухал гэдгийг бол бүх залуучуудад хэлмээр байна. За дараа нь бол тэгэнт одоо саксны тамирчтай, ахмад тамирчтай үед хэлэхэд бол зөвхөн саксны бөмбөг ирэхгүй янз бүрийн том жижиг бөмбөгтэй сайн найзлаараа нөхөрлөөрэй те нөгөө
мэдрэмж чинь нэмэгдэн шүү гэдгийг сайн хэлмээр байна. За тэгээд нэгэнт спортлын хойно ялж ялагдах тэг ийм олон зүйл гарна. За нэгэнтэйгээ уур уцаарлах те гомдох бахархах олон зүйл гарна. Энэ дээр хизээч битгий нураарай. Тэ энэ бол чиний амжилтын, чиний ад жаргалтай сайхан амьдрах юм эхлэл шүү гэж хэлмээр байна. Яа, амар зөвлөгөө өгч байгаа. Яа, араас нь Ардын багш. Одоо араас нь босгыг дагуулахгүй болоо. Эсвэл Яг санийхтар нэмээд хэлэх нь яг л түрүүний хэлээд байгаа. Жилд 1-2-3 скилээ сайжруулаад яваад өрөө гоё сакс тоглоё гэж бодож байгаа л тий. Тэргээл хөгжүүлээлээ, ажиллаулаа. Тэгжэл 4-5 жилийн дараа өөрөө чинь цаг ирнэ л гэж хэлдэг. Саяны нөгөө Ядрахгүй л. Бадрагийн саяны нөгөө гэмтэл бэртэл энтер гэд сая ярьлаа штэ дурдлаа штэ. Тэгэхээр тэрэн дээр одоо яг нарийнч одоо юу гэдгийг тэгж ажиллах тийм цаашдаа одоо тамирчин байсан хүний хувьд одоо багш хүний хувьд ч гэдэм үү одоо юу гэдэг те ингэж ажиллах тийм төлөвлөгөө энтер за юу гэдэг мөрөөдөлж одоо магадгүй одоо гоё сэргээн засалтын имлэг те тийм бодол ер нь цаашдаа байдаг уу? Тийм баярлалаа. Би одоо над руу ярихгүй манай саксныхан гэж байхгүй. Тэгээ бүгдэнд нь чадах чинээгээр туслал эрүүлэл байвал угаасаа л эрүүл мэндийн инхи манад байхтай одоо энэ тангар хөрөгцсөн хоёрдугаарт одоо энэ хэдтэй туслахгүй энэ гэр бүлийнхэндээ энэ туслахгүй болохгүй юм үе байдаг. Тэгээд энэ үднээс бол ер нь одоо энэ гэмтэл бэртэл бол нэгдүгээр энэ дасгал хөдөлгөөн хэр сайн хийж исэн сонголт одоо тий нөгөө одоо хэр зэрэг хийж исэн гэмтэл бэртэл хүнд бэртэл авсан ч гэсэн төдөө ч богино хугацаанд эргэж одоо тэр карьер нь үргэлжилж явах хэрэгтэй байдаг юм байна л да. Тэгэхээр зөв дасгал хөдөлгөөн хийх тэ за магадгүй гэмтэл бэртэл автлаа гэхээр манай одоо энэ анагаах ухааны сэргээнц хөдөлгөөн засал тэ хөдөлмөр засал гэдэг одоо бүр олон одоо ийм шинжлэх ухаан одоо хөгжсөн тэ энэ одоо манад бас хөгжөөд ингээ явж байна. Тэгээд би ч гэсэн одоо бас нэг эрүүл мэндийн салбартаа бас тэ хувийн хөвчлөл рүүгээ бас юм орё гэсэн ийм ойрын мөрөөдөл байна. Тэгээд бас имлэг гэдэр нээх тэ нээснийг гоё одоо сакс мөнгө гэр бүлдээ бас нээлттэй байдлаар хэлж дуудаж тэр дээрээ бас эмчлээ тэгээ мөн одоо өвдөхгүй байх тэ Бэрсэн сэргийлэх байх тэ энэ боломжийг нь бас ингээ мэдлэг олгох юм хэлбэрлүүгээ оруулж бас явъя гэсэн юм өрөөдөлтэй байгаа. Тэгээ энэ бас удахгүй та бүхэнд стагорыг орно. Окей. За тэгээд хамтран ажиллагчийн гарын бэлгээ гардуулъя манай хоёр. За Ленинг брендийн гарын бэлэг болон Oxygen Mongolia-гийн гарын бэлгийг одоо хоёр найзтай бэлгэлье. Цагаан сард өгч जैन. Цэвэр агаар хэрэгтэй. За баярлалаа. За тэгээд урилга хүлээ авч ямар ч байсан үнэтэй цаг хугацаагаа зарцуулж бид гуравтай ярилцсан. Тоёртой маш их баярлалаа. Бас залуучуудад үнтэй гой сургамжуудыг ч ихсэн хайрлалаа өглөө те. Тэгээд ер нь бол дараагийн удаач гэсэн магадгүй дахиад энэ подкастн дээрээ дахиад орж ирээд дахиад ярилцаа суугыг бол үүсэхгүй юм чинь те. Тэгээ маш гоё ярилцлага болсон байх гэж найдаж байна. За тэгээ ингээд Game Day podcast-ийн 19 дахь дугаарын дүрээд өндөрлж байна үзэгчтэй. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.